Би чинь зочноо даа. Өглөөний мэнд төргий. Ойлоо өглөөний мэнд төргий гэхгүй ш нэрээ. Өглөө штэ. Зүгээр. За үргэлжлүүлэл авч та. Go Global нэвтрүүлгийн 6 дахь дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн зочноор Монголын соёл нийгмийн онцлогийг дэлхийд таниулж үргэлж шинэ өнцгөр тайлбарласаар ирсэн антропологийн ухааны доктор, улсын хурлын гишүүн Бумачаар хүрэлцээрсэн байна. За урьдчилан хүлээж авсан баярлалаа. За сайхан намарч гин үү? Сайхан намарч гин үү? Сайхан намарч байна. Тэгээд Бумачаар докторыг нэвтрүүлэгтээ урьсан хамгийн гол зорилго нь манай Go Global нэвтрүүлэг бол олон улс руу гарсан болон гарах гайд явж байгаа тэр бизнес эрхлэгчдийг ноу хавыг танилцуулах, олон хүмүүст үзэл бодлыг нь төвийн дэлгэрүүлэх зорилготой нэвтрүүлэг багхгүй юу. Тэгэхээр за өнөөдрийн одоо яг ялангуяа Монгол хүний онцлог талаас нь Монгол хүний зан суртахууны тэр байдал ондоошл гэдэг талаас нь нэлээд сайн судалгааны тэр өнцгөөс нь илүү сайн яриулахыг хүссэн. Тэгээ яг мэдээж бас хитрхи тэр судалгааны гүнзгий тийм рүү оруулахгүй байхаар би бас нэвтрүүлгээ чиглүүлж авч явахыг хичээн. Тэгээ таны хувьд ч гэсэн бас хичээх баг. Тэгээ урилга хүлээж авч ирсэн. Дахин баярлалаа. За баярлалаа. Сонирхолтой нэвтрүүлэг байна. Go Global. Яг орчин үед бол үзэгчдийн хүсэж байгаа, бодож байгаа, ирмэлзэж байгаа одоо элдв зүйлд бол нэлээд их тохирсон агуулгатай болов гэж бодлоо. Гэтэ би нэг зүйл танаас төрүүлээ асуучих. Ер нь зөвхөн бизнес эдийн засаг тал руугаа, зах зээл тал руугаа юу эсвэл ер нь Go Global руу явж байгаа бүхий л сэдв улс төр ч юм уу, соёл ч юм уу, түүх ч юм уу, мэдхгүй ихтгэл үнэмшил ч юу ч байж болно. Түрүүн бол таны үгэн дээр бизнес гэсэн утга гарлаа л та. Ерөнхийдөө болохоор үзэл санааны нэвтрүүлэг гэж би бас хараад байдгийг. Ерөөсөө эхлээд хүн чинь ингээл за одоо олон улс руу гарыг гэж шууд өргөжөө өрөөл гарахгүй шүү дээ. Тэгэхээр эргүүлээ тэр оюун бодлын хувь цэгцэлжээж юуг хаашаа яаж хүрэх гээд байгаа гэдэг асуултаа хүн өөрөө тодорхой болж ээж дараа нь тэр нөгөө бүтээгдэхүүнээ бит бус бүтээгдэхүүн олон улс руу гаргана шүү дээ. Тийм учраас таны хувьд одоо бараг 26-7 жилийг энэ Монгол хүний одоо ер нь одоо шинжлэх ухаанд маш их одоо хувь нэмэр оруулаад ингэ явж байгаа хүн шүү дээ. Ялангуяа нийгэм соёл талаасаа. Тэгээ энэ удаад бол зөвхөн яг тэр Монгол хүний онцлог, ондоошлог гэдэг талаас нь айгуу сайн яриулмаар байна. Тэгтээ шууд ийшээ яриагаа оруулахгүй. Одооноос цаг хугацааг нэг 20 хэдэн жил рүү ингээд урагшин аваачмаар байна. Тэгэхээр таны үед болохоор одоо маш тийм одоо эрдмийн зэргүүд ингээ хамгаалаад ирсэн байгаа байхгүй. За 19 настайдаа бакалавраа дүргсэн, 21 настайдаа магистра, 23 наснда хэл бичгийн ухааны докторыг ингээд хамгаалчихсан байдаг. Тэгэхээр энэ болохоор таны анханасаа одоо ингээд магадгүй одоо нэг эрдэмтэн судлаач аавын хүү болохоор ингээд цаанаасаа ингэж явъя гэсэн зорилго байсан юм уу? Эсвэл одоо бас нэгээс нөгөөс нь ингээд гарч ирсэн тийм боломж байсан уу? За нарийн мэдээлэл судалгаатай байгаа юм байна, тоотой. Ер нь бол тийм. Мэдээж хамгийн их нөлөөсөн зүйл бол аав. Нэгдүгээр. Хоёрдугаар яг 90-ад оны ихэнх үед 95 оноос эхлээд тухайд би бараг 17-8 л байсан баг. Гадны одоо янз бүрийн сургуулиудын судлаачид Монголд ирж хэрэг шилгээний ажил хийх одоо ажлаар нэлээд ирж исэн. Тэр үед бол судлаачдтай нэлээд тийм судалгааны туслах юм уу эсвэл орчуулагчаар нэлээд их хамт явсан. Ерөөс 95 оноос хойш битүү явсан. За зарим нь бол авттай холбогдоод ороод ирж байгаа. За би Монголын нэг ийм соёлын юмыг ингээд судлах гэсэн. Би нэг хөдөө явах гэсэн. Надад нэг англи хэлтэй судлаач туслах хэрэгтэй байна энэ гэдэг ч юм. За зарим нь бол магадгүй миний танил болоод ороод ирж байгаа. Тэгээд ер нь бол анх бол тэгж эхлээд бол бүр аавыг дагаад хэрэг шилгээний ажил хийдэг байсан. Аав чин яг ер нь 80-ад оны үед ч тэр 90-ад оны үед ч тэр тасралтгүй хэрэг шилгээний ажлыг хөдөө яваад байдаг байсан. За тэгээд 90-ад он болоод ирэхэд аавыг дагаад хөдөө явдаг болсон. Тэгээд үндсэндээ нэг тийм хэрэг шилгээний ажил гэж бид нар бол хэлдэг field work. Хэрэг шилгээний ажлын тийм газар дөрвтэй болоод явандаа нөгөөдөгтөө жаахан сураад жишээ нь одоо нэг газар очиод нэг настай хүний ч юм уу одоо дуртахлыг юм уу ийм зан үйл ягаад ийм учиртай юм гэдэг ч юм уу ийм үлгэр домог ийм юм байдгийн үү эсвэл тухайн үед их бөө судалж эхэлж ирсэн янз бүрийн бөөгийн зан үйл энэ тэгээд аавыг дагж явсаар байгаад үндсэндээ тэр нь нэлээд сонирхолтой болсон. Нэлээд бас дөрвтэй ч болсон.
энэ чи ийм учиртай юм байна. Энэ зан үйл ингэдэм юм байна. Ийм учиртай юм байна. Ийм түүх домог байд юм байна. Газар ус уул овоо юу гэдэг ингээл бахан тийм тэгэл тэн дээр чи бэлэгдэл орж ирнэ ийм. Тэгээд үндсэндээ Монголын энэ ялангуяа соёлын аман зохиол соёлын асуудлаар нэлээд сонирхолтой бол соёлын чиглэлээр сонирхолтой болоо. Тэгээд тэрэндээ хөтлөгдөж явсаар байгаа л үндсэндээ аав мэрэгжлийг залгаж авчихсан гэсэн үг. Тэгээд тэрнээс хойш бол өстой харавсан сум шиг л хурдан явсан. Нөгөө юм тодорхой болцохоор тэгдэм үдээр нь аавын мэдээж нэмэр нөлөө одоо туслалцаа маш их байсан. Миний хүн нэг иймэрхүү юмыг ингээд судлал болчих юм биш үү. Тийм оюутан байхад миний эрдэмтлэгээний өгүүл хамгийн юмыг л хөрхий аав бол над дээр чинь нэг ийм асуудал байгаа. Ингүүл зүгээр чи энэ өнцгөөс нь харуул яасан. Өстой бол миний багш шиг л байсан. Мэдээж олон багш нар байсан. Тэрнээс гадна аав бол ялгаагүй нэг мэрэгчлэр явж байгаа юм чинь. Тэгээд магистр хамгаалаад анх бол аман зохиол судлал, зан үйл аман зохиол судлал тэн дотроо бол магистр хамгаалаад, доктор хамгаалаад доктор хамгаалахад 23 та байсан. Би дэрийг нэгтгэх тэр болгоо ярьдгүй. Ерөөхдөө бол харьцангуй эрт хамгаалсан. Бөөгийн аман яруу найргийн төрөл зүйлс гэдэг сэдвээр доктор хамгаалсан. Магистраа болохоор Мөнх тэнгэрийн сандахлагын судруудын их хүчгийн судалгаа гэдэг мөнх тэнгэрээс дахиад уншдаг судрууд байдгийг. Тэр одоо ингээд Монголын болоод за мөн өвөр Монголын, Европын янз бүрийн одоо номын сангуудад гар хүчмэл болоод бараараа хадгалаатай байдаг. Тэдний бүгдийг цуглуулад уншаад харьцуулаад одоо санахгүй байна хидч үлээ. Тэгээд тухайн үед бол одоо бодоход энэ тэнгэр үзлэнтэйгээ яриад байгаа. Энэ мөнх тэнгэргээд зүйлийг Чингис хаан шүтээд байсан. Энэ одоо ямар юм байдгийг, хаа байдгийг, юу байдгийг гэдгийг л сонирхсан хэрэг. Одоо ч их баг хэмжээгээр тэр чиглэлийн одоо сонирхол судалгаа бас хийсээр л байгаа. Ил нэг ярьдгүй боловч. Тэгээд тэрнээсээ хойш нөгөө бөө өнтер гэж явж байгаа. Тэгээд бөө юу доктортой бол энэ шинжилгээ ухааны академи хэл зохиолын хүрээлэнд хамгаалсан. Бөөгийн аман яруу найргаар хамгаалаад тэгээд үргэлжлүүлээд одоо антрополог руу орсон. Яг тэгэхэд антропологт бол бөөгийн чиглэлийн судалгаа нь маш их байдаг. Антропологчид нэлээд их бөөгийн судалгаа хийсэн. Тэгээд Кембриджид азар магистр докторт тэтгэлэг энэ төр аваад тэнцээд тэгээд эхлээд магистрат төгсөөд дараа нь тэгээд 2000 онд магистрат төгссөн. 2006 онд доктороо төгссөн Кембриж их сургуульд. Тэгээд нэлээд их завсарлаад мууштай багшилж хагаад 2019 онд пост доктор гэдэг бид нэг судалгаа хийгээд бүтээл гаргадیں۔ Пост доктороо 14-өөс 19 оны хооронд баха UCL University College London гэдэг газар хийгээд тэгтээ бол сэдвээ нэлээд өөрчлөөд ерөнхийдөө бол энэ одоо манайханд бас нэлээд их түгээмэл болцсон уул уурхай эрхлэгчид болоод орон нутгийнхны хоорондох зөрчил тэмцлийн тухай асуудал, байгаль орчны тухай асуудал, уурал уурхайн асуудлаар тэгээд энэ хоёрын хоорондох зөрчлийг төр засаг бодлого боловсруулагчид хэрхэн шийдвэрлэх гэж оролдож байгаа асуудлаар судалгаа хийгээд ном гаргасан байдаг. За товчхондоо ийм яг хуу яриул ингээд бас зөндөл олон юм болчих واخ тий. Юугаа бол Кембриж докторийн судалгааныхаа ажлыг бол хятадны хөхнөр мужид хийсэн чинхаа. Тэгээд тэнд их дээд монголчууд гэж хэлдэг. Тэгээд тэр дээд монголчуудын хүндэтгэлийн асуудлаар доктор хийсэн. Та сая нөгөө за айгүй залуутаа ингээл доктор хийсэн гэл байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр яг тухайн үедээ яг залуу байхдаа доктор хамгаалсан гэж байгаа боловч одоо тухайн тэр үедээ хийжсэн юм одоо ч гэсэн үргэлжлүүлээ явж байгаа шүү дээ. Бөөгийн зан үйл гээл те. Одоо зарим талаар контент хүргэлхийгээл явж байна те. Айгүй олон төрлөөр үргэлжлээл ингэ явж байгаа. Тэгэхээр тэр бол нэг удаагийн нэг сонирхол байсан гэхээс илүүтэй бүр ингээд Монгол хүний тэр угаас байдаг тэр нэг ёс заншил юмыг бүр ингээд сайн судлахыг хүсэл үнэлэлт хийсэн болоо гэж хараад байгаа байхгүй юу? Үнэ. Ерөнхийдөө Монгол соёлын утга учир, мөн чанар, элдв юмыг олъё гэсэн бодолтой явсан. Жишээ нь бол одоо наацх нь үүд голж болохгүй гэл нэг үүд голж болохгүй гэдэг ч юм уу. Тэгээд үүд голлохоор яагаад болдгүй юм гэдэг ч юм уу тийм ээ. Гэхмэчлэнгийн Монгол ёс заншлын дотор айгүй олон юмнууд байж идэг. Тэрийг ингээд нарийн судлаад үзэхээр ийм учраас үүд голж болдгүй юм байна штэ гэдэг ч юм уу. Хариулт нь гарч ирээд байдаг. Тэрийг л сонирхсан нэр юм уу та. Юу сая нөгөө таны ингээд за ингээд эрдмийн зэрэг хамгаалсан он цагууд ингээл явж штэ тэ. Тэгээд хятадд болохоор жишээлбэл юу штэ ингээл одоо би одоо 30 эдтэй тэ
доктор хамгаалж ийн тэр гэл нэг тийм бараг хятад бол би хөвшөндөө ингээ орчоод байгаа байхгүй тий. Монголд болохоор 30 гэдэгээр залуудаа ингээ орчоод байдаг. Тэгэхээр энэ одоо эрдмийн зэрэг хамгаалахад тий ялангуяа энэ доктор төвшин рүү очихоор заавал хэдэн наснда очих ч юм уу гэдэг та тэр талаар ер нь ямар бодолтой байдаг вэ? Яг уу энэ сургалтын системээс хамаарч байгаа хэрэг л дээ. Жишээ нь одоо Англид бол бакалавр нь 3 жил шүү дээ. Тэгээд магистр нь 1 жил, доктор нь 3-аас за яг 3 жил гэдэг аль байсараа тэгээд 1 жил сундаг. Ингээд үсэх юм бол ерөөсөө 6-7 жилийн дотор доктор болох боломжтой байхгүй системээр. Тэгэхээр тэр систем нь ямар байгаагаас л хамаарч байгаа хэрэг л дээ. Яг нь мэдээж бидний уламжлал ойлголтоор бол доктор, профессор хүн бол нэг залбуур төлөвлөгөөтэй юм хүн байх юм шигээр бид нар төсөөлдөг. Гэхдээ нэгэнтээ систем нь одоо тухайн улс орондоо хятад бол жишээ нь магистр 3 жил шүү дээ. Харьцангуй багтахгүй. Англи бол бараг 1 жил биш 10 сар байдаг байхгүй. Би одоо Кембриж дээр мастер хийсэн учраас мэдчихээн. Тэгэхээр тэр бол цэвэр тэр тогтолцоо системээс л хамаарч байгаа хэрэг л дээ. А мэдээж доктор хамгаалчаад янз бүрийн төвшний мэдлэг чадвартай байхыг бол үгүйсэхгүй. Одоо юм мэддэггүй доктор гэл зөндөл хүмүүсийг бас биднийг энэ төр хэлжил байгаа харагддаг. Одоо тэгээд тухайн доктор хамгаалсан сэдв чинь ямар хэр өргөн хүрээтэй сэдв байхаас л хамаарна шүү дээ. Доктор гэхээр тэр хамгаалсан сэдвэл мэдэх бах. Тэрнээс дэлхийн бүх сэдвийг мэддэг бах. Албагүй шүү дээ. Би одоо жишээ нь яг 29-нд 2 дахь доктор хамгаалсан байхгүй. Тэгээд Кембрижтэйг хамгаалж ирсэн. Гэхдээ би бүх юмыг мэдэхгүй шүү дээ. Одоо бол надад Монголын соёлыг хэдийгээр судалдаг гэсэн мэдэхгүй юм. Алийг тэр гэх юм. Тэгэхээр яг хуу хиттэй гэж туйлшруулж ойлгож бас болохгүй байх л да. А нөгөө талдаа мэдээж чанартай чанаргүй эрдмийн зэрэг хамгаалж байгааг бол тийм юм бол дэлхийд даяар л байгаа. Тэг тийм жахан юу гэдэг нь сул сургуулиуд байх жишээтэй. Тэгээд нэг сулхан доктор магистр болгоод гаргаж Монголд ч гэсэн биш дээ. Тэр болгоныг яриул тэгэл сургалтын боловсролын байгууллагын чанарын асуудал болол арай л өөр юм болоод явах бах. Юу яа л да. Одоо бид хоёрын яриаг сонсож байгаа. За бакалавра төгссөн те би үргэлжлүүлээд ажиллах уу эсвэл магистртаа сурах уу гэдэг юм уу те. Тэгээ одоо тэр нэг суралцах тэр процессыг би үргэлжлэх үү эсвэл шууд ажиллах уу гэдэг сонголтын өмнө ирсэн байгаа хүнд та ер нь юу гэж хэлэх вэ? Энэ бүх салбарт ийм магистр, доктор, пост доктор хэрэг болдгүй. Жишээ нь хуульч, магадгүй эмч ч юм уу. Тэгэхээр яг нэг тийм академик ийм эрдмийн зэрэг цол маш их шаардлагаддаг салбарууд байна. Жишээ нь энэ бол манай хүмүүнлэгийн ухаанд, нийгэм хүмүүнлэгийн ухаанд ялангуяа академик карьер хөөх гэж байгаа бол чи их сургуулийн багш ямар нэгэн эрдэмтлэгээний байгууллагын судлаач болох гэж байгаа бол заавал магистрийн зэрэгтэй, заавал докторийн зэрэгтэй байх ёстой. Чи их сургуулиуд дэлхийд даяар багшаар авахд хамгийн багадаа докторийн зэрэгтэй байх ёстой гэдэг шалгуур тавьчлаа шүү дээ. Чи тэгээ аль нэг их сургууль багшаар орох гэж байгаа бол докторийн зэрэг хамгаалахаас аргагүй. Аль нэг компанид магадгүй нягтлан ч юм уу мэдхгүй ямар нэгэн ажил хийж байгаа бол чам заавал магистр докторийн зэрэг хэрэг байх уу. Нэг аюул сайн хуульч бай, өмгөөлөгч. Маш сайн хуульч. Доктортой докторгүй тэр хүн өмгөөллийнхээ ажлыг маш сайн хийж байгаа бол хамгаалах докторийн зэрэгтэй байх албагүй ч юм. Тэгэхээр энэ бол цэвэр тухайн шинжилгээ ухааныхаа юм уу тухайн салбараас хамаарч байгаа. Тухайн хүний өөрийн одоо авч байгаа карьераас хамаарч байгаа. Маш олон салбар бол тийм эрдмийн зэрэг цол бол шаардлагагүй байдаг. Шаардлагагүй тийм эрдмийн зэрэг цом хамгаалахгүйгээр ажиллаа хийгээд явах бүрэн боломжтой. Ахиж дэвшигч боломжтой байгаад байна. Манай яг энэ академик салбарууд бол аюул хэцүү. Яг академик чиглэлээр одоо их сургуулиуд юм уу, шинжилгээ ухааны аль нэг судалгааны хүрээлэн байгууллагууд бол заавал магистр, докторийн зэрэг тэгээд бүтээл байхгүй л тэгэл чиний карьер дуусаа. Би болохоор энэ олон докторийн зэрэг мэрийг хамгаалсан үндсэндээ академик карьер хөөж явсан хүн баггүй. Тэгвэл мэдээж олон салбарт олон доктор хамгааллаа гэж хизээч бодож байгаагүй л дээ. Ингээл өөрийнхөө замаар л яваал эхлээл Монголдоо за магистр хамгаалсан доктор хамгаалаад тэгээд тэр бол Кембрижид тэнцэж өгөхгүй байсан байхгүй юу? Би чинь 97 оноос Кембрижид материал өгсөн. 2000 онд тэнцсэн байхгүй. Тэр хооронд чинь би одоо Кембриж намайг авах гэл ингэх бүх юм хайчаа сууж л тав энд магистр хамгаална, доктортой орно, шаардлагатай бол хамгаална, бүх юм давхар хийгээ яваад байсан. Тэгээд Монголдо доктороо яг хамгаалж явах үед Кембрижид яг хамгаалдаг жил хэдхэн сарын өмнө доктор өвшө магистр Кембриж тэнцчихгүй юу шүү дээ. Одоо ямар хаялттай биш тэр чинь. Тэгээд нэг тухайн үед Америкийн юуны Английн нэг компани тэтгэлгийг аваад магистрт орж ирсэн. Тэгээд тэр чинь бас амаргүй шүү дээ. Кембрижид нэг тэнцэх хоёр тэтгэлэг олчихно гэдэг чинь. Тэгээд орцсон. Тэгээд ингээд явсаар байгаад хоёр магистртай, хоёр доктортой болцсон. Тэрнээс биш нэг амар агуудаа ч юм уу тэгэж анх бодсон юм ерөөсөө байгаагүй л дээ. Шинжлэх ухааны тэр аль салбар те тэрнээсээ шалтгаалах гэдэг шүү дээ. Цааш нь үргэлжлүүлж академик боловсролоо явах уу гэдэг зүйл. Түрүүн та яг таны анхны шинжлэх ухааны тэр одоо эрдмийн зэрэг сураад ингээд явж байхад
аавын чиглүүлгээ аягүй чухал ингээ байсан гэж ярьсан шүү дээ. Бараг ингээ анхны багштай нь уламгаа ч юм уу те тэгэж ойлгох болохоор те яг анхны гэх юм чи хаашаа албан ёсны гэхгүйгээр тэгэхээр та нэг сая нэг сошиал дээр пост оруулсан байсан шүү дээ. Миний нэг багш гээ те сэтгэл судлалын ингээд тэгэхээр тэн дээр зүгээр нэг талархал гэдэг зүйл надад ингээ санагдсан байхгүй. Тэр хүн ер нь амьдралдаа ингэж талархаж явах нь хэр зэрэг тийм хэрэгтэй зүйл байт юм бол би бол энэ хүн ёсны зүйл гэж бодож байна. Хүн ёсны нэг хэдэн зүйл байгаа. Бүр суур. Нэг нь бол талархах одоо ёс болоо гэж бодож байгаа. Хүн ёсны хэрэг шүү дээ. Хин эндээ талархах зүйл бол. Жишээ нь одоо магадгүй буруу зүрхээ ялгадаг, ойлгодог байх бол бас хүн ёсны хэрэг баг. Эргээд магадгүй буруу юм хийсэн бол уучлалт гуйх бол бас нэг хүн ёсны хэрэг баг. Тэгэхээр нэг хүний суур ёс суртахууны зарчмууд бий л дээ. Дэлхий чи ямар хүн хэдэн настай, ямар өнгө гарстай байхаас үл хамааран нэг маш одоо basic гэдэг юм уу. Тэр бол талархал гэж би бодож байна. Хүн хин нэг эзэн нэгэн цагт ямар хинч бай тий. Ямар нэгэн байдлаар огт талархахгүй байна гэдэг бол тэнд ёс суртахуун тодорхой хэмжээгээр алдагдж байгаа хэрэг болов хит эготой байна гэсэн үг шүү дээ. Тэр чинь би бусдын хөдлөө нэмгүүгээр бүх юмаа хийгээд би өөрөө болгож байгаа гэсэн шиг тийм болчиход байгаа. Тэгэхээр хичнээн ч агуу хүн юу ч байлаа ямар ч амжилтанд хүрлээ гэсэн. Заавал тэр хүнд ямар нэгэн байдлаар бусд нь их багч болсон хэмжээгээр тус хүргэсэн юм байж л таараа. Тэгэхээр тэр талархах сэтгэл бол маш чухал болов гэж би боддгийг. Гэхдээ энэ талархах гэдэг нь зүгээр бүх юмн дээр нэг юм магадгүй жаахан шүмжлэлтэй болчих магадгүй. Бүх юмн дээр ингээ thank you гэдэг байх нь бас нэг ямар ч тий. Манайхан бол бүх юмн дээр чинь би хөнөөрийн дээд монголчуудын дунд судалгаа хийсэн. Баярлалаа гэж хэлдэггүй шүү дээ. Үгийн сан нь бол сайн боллоо гэж хэлдэг. Тэгэхээр ингээ Монгол угсаатныг ингээд аваад үзэх юм бол тэр баярлах талархал илэрхийлэх нь бол өөр нэр томьёо хэрэлж байгаа. Сайн боллоо гэдэг чинь сайхан боллоо, сайн боллоо. Бас баярлж байгааг нэг хэлбэр шүү дээ. Оо сайн боллоо гэдэг. Тэгэхээр энэ талархал илэрхийлэх хэлбэр бол олон янз байна. Хаанч байна. Нэгээ бол бид нар заавал хийх ёстой гэж боддгийг. Нөгөө хүндээ ч гэсэн айгүй урам зориг өгөх болоо гэж боддгийг. Баярлна гэдэг чинь. Сая дээд монголчууд гэж ярьсан дээр гээс асууч. 12 сар судалгаа хийсэн байлээ шүү дээ. Докторийнхоо. Тэгсэн. Ямар нарийн судалсан юм бэ? Тэгээд яхаар энэ дээр нэг юу гарч ирсэн хүчний онол гэдэг Фукокийн хүчний онол дээр одоо жишээлбэл хүний хүндлэн гэдэг нь өөрөө танд нэг талаараа хүч өгж байгаа зүйл болчиход байдаг. Тэгтэл таны одоо судалгаан дээр гэсэн байсан шүү дээ. Дээд монголчуудын дунд одоо Фукокийн онолоос ярьчаа те. Фукокийн онолд бол хин нэгэнд хүндлийг өгнө, хүчийг өгнө гэдэг нь өөрөө эргүүлээд нэг их бага хэмжээгээр нэг эсэргүүцэлтэд тулгарнаа гэсэн тийм нэг онолоогдоош тавчхнаар хэлгээд таны хувьд болохоор хүндлэл өгснөөрөө заавал одоо ингээд эсэргүүцэлтэд тулгархгүй байж болох юм байна гэсэн зүйлийг бас та өөрийнхөө одоо тэр судалгаагаар ингээд гаргаж ирж ингээд ялангуяа дээд монголчууд дээр тулгуурлаж гаргаж ирсэн шүү дээ те. Тэгэхээр ер нь энэ Монгол хүмүүсийн хүндлэлтэй биений хүндлэх энэ соёл гэдэг өөр улсуудтай ч юм уу те нэг ялгаатай тийм зүйл байна уу? За юуны өмнө би бас ийм их нарийн уншиж судалсан болов гэж бодоогүй. Би одоо олон янзын ярилцлаганд өргөдөж орж ин. Гэхдээ одоо ийм нарийн судалсан сэтгүүлч юм уу хөтлөгчтэй таарж байгаагүй бас их баярлалаа. Бас ажлаа хариуцлагатай хийхийг оролдож байна. Ер нь бас яхан гайхаж байна. Миний одоо тэгээ хамгаалсан эрдмийн зэргийн ажлуудыг нэлээд үзсэн бол тарах гэдэг шүү дээ. Бас зөв ойлгосон байна. Нэг Фукогийн нэрийн хувьд бол Фуколт гэдэг ардаа тэтик зовлонтой бичдэг Францын одоо философч Фуко гэж дууддээ шүү. За Фуко бол юу гэж хэлсэн бэ гэхээр энэ бол цэвэр тийм Европын онцлог байхгүй юу? Хэн нэгэн хүн эрх мэдэл буюу хүчтэй байвал тэрүүгээрээ дарангуулдаг, нөгөө хүн нь эргээд эсэргүүцдэг. Энэ бол хүчний одоо харилцааны үндсэндээ бараг суур зарчим л гэж хэлсэн байхгүй. Тэгээ би бол докторынхаа минийх бол улс төрийн антропологийн улс төрийн хүн судлалын доктор сэдв байхгүй. Тэгээ би болохоор юу гэсэн бэхээр хүчтэй байна гэдэг бол нөгөө хүн нь хүндэтгээд би хүчтэй байх боломжтой. Жишээ нь одоо энэ Заяа гэдэг хүн Бөмөчөр гэдэг хүнийг чин сэтгэлээсээ хүндэхийг хэлж байгаа шүү. Зүгээр нэг юм хайлтан дагах юм биш. Энэ хүн ийм мундаг эмч, энэ хүн ийм мундаг юу ч инженер гэдэг ч юм уу. Энэ хүн эсвэл ийм ухаантай, юу гэдэг ч байдаг. Эсвэл ийм чадварлаг зураач, уран бүтээлч юу ч байж бол. Тэгвэл одоо тааштай мундаг юм хүндэлж байна. За, ингэж хүндэлснээрээ Заяа Бөмөчрийг өөрийнхөө дээр ирэмбэнд гаргаж тавьж байгаа байхгүй юу? Энэ хүн чинь ийм чадвартай, мэдлэгтэй, эсвэл ийм сайхан хүн
ийм одоо авьяас бэлэгтэй эсвэл ийм сайхан сэтгэлтэй. Ингээд хүндлэнэ гэдэг бол олон янзын хүндлэл байна л да. Удлаа өнөн одоо аялдан дагах долоох юу ч гэдэг. Тэгэхээр би бол тэрийг sincere respect буюу чин сэтгэлийн хүндэтгэл. Чин сэтгэлийн хүндэтгэлээр хүнийг өөрийнхөө эренбээс дээр тавиад байдаг. Дээр тавьчихна гэдэг бол эргээд би чамд за заяа ийм байх шүү, эн чинь буруу байна, эн чинь зөв байна гэхэд чи хүлээж авна. За уучлаарай. Нэрээ энэ хүн мэдж байгаа бох би мэдэхгүй байна гэд хүлээж авах. Хүлээж авах буюу миний чамд өгж байгаа зааварчилгаа, зөвлөгөө, үгийг дагж гин гэсэн үг. Тэгэхээр энэ дээр захирах харилцаа үүсэж байгаа. Би одоо нэг өсөндөө захирах юм уу, үгээрээ байлгах тийм боломж бүрдэнэ гэсэн үг. Заавал үгээрээ байлгах албагүй. Гэхдээ ингээд өөрийнхөө удирдлага дор байлгах боломж бүрдэж байгаа. Тэгээ энэ дээр бол хүчний харилцаа, эрх мэдлийн харилцаа үүсэж эхэлж байгаа. Жижигхэн боловч өөрөөр хэлбэл чи намайг хүндэлж байгаа энэ үйл явц нь намайг өөрөөсөө илүү хүчтэй, хүндтэй байр суурьнд тавиад ингээд чи надад захирагт харилцаанд өөрөө ороод ирж байгаа. Тэгэнгүүт энэ хүчний харилцаан дээр бол Фукогийн хэлж байгаа шиг чи намайг эсэргүүцэх албагүй. Нөгөө хүндэлж байгаа үгийг нь үнэлж байгаа учраас энэ хүн үнэн зөв хэлж байна гэд дагах харилцаа үүсэж байгаа. Эсэргүүцэх биш. Тэгэнгүүт би энэ дээрээ үндэслээд Кембриж тамга болсон докторийнхоо судалгааны ажлыг бол хүндэтгэл ба эсэргүүцэлгүй хүч гэж нэрлэсэн. Хүч болгон дандаа Фукогийн хэлээд байгаа шиг эсэргүүцсэн одоо реакшн авахгүй харин ч хүчийг нь илүү дэмжиж өгсөн. За одоо юу гэдгийг дагсан тийм харилцаа үүсэж байна гэж хэлсэн. Энэ хүндэтгэлийн харилцаа бол бас одоо Монгол соёлд байдаг нэг одоо соёлын нийгмийн харилцаа нэг юм уу онцлог маш их эцэг эхийн наазах нь бид нар чинь хүндлээд эсэргүүцэх нь бол харьцангуй бага. Эцэг эх гэдэг чинь өөр хүүхдийнхээ өмнө тодорхой хэмжээгээр эрх мэдэл бүхий итгээд байж штэ. Тэгээд эцэг эхийнхаа заримдаа бол эцэг эхийнхаа үгийг бол бид нар бүр ямар нэгэн юугуугаар одоо буруу зөв гэж одоо няцаахгүйгээр шууд хүлээж авна ш. За аав ээж хэлж гин. Тэгээд би аав ээж буруу гэж бодож байсан ч гэсэн ах мэд хүн хэлж яхад дугаал өнгөрнө штэ. Бүр зарим тохиолдолд бол бүр ялангуяа дээд монголчуудын дунд маш хүчтэй юм ёс заншлын хандлага ахмад үг хэлсэн одоо үгийн дагна тэгвэл тэр хүн өөрийнхөө аавын буруу миний зөв гэж бодож исэн ч гэсэн за аавынхаа үгийг бол даахгүй болохгүй ямар нэгэн зөв болохоор л аав ингэж хэлж байгаа гэдэг ч юм ийм агуулга байна. Тэгэхээр энэ бол хүндэтгэл гэдэг бол эсэргүүцэлгүйгээр одоо оршиж болох хүчийг харуулж байгаамаа гэж гаргаж өгөх гэж оролцсон. Миний өнөхөд онлын гол аргумент нь энэ. Энэ нэргээд Монголын нөгөө нийгэм соёлын болоо зан заншлын соёлын гэх бас нэг төрлийн онцлог нь гэж харж бас болно. Европт байдаг. Европт бол одоо бараг Америк, Европч төр хамаагүй болж эхэлж штэ. Хүндэтгэл гэдэг бол Америк, Европын чин дээр юу байдгүй гэхээр дорд оруулахгүй байхыг хэлдэг. Жишээ нь магадгүй цагаан арстан хүн, хар арстан хүнийг хүн хэмжээнд нь нөгөө хүний эрхийн хэмжээнд нь авч үзээд адилхан гэж харуулдаг. Тэгэхээр манай хүндэтгэл бол дээш нь тавьж хүндэлдэг. Европын хүндэтгэл respect гэдэг байгаа зүйл чинь доор оруулахгүй, доромжлохгүй тул адилхан болгож equality гэдэг зүйлийг буюу тэгш ирэх гэдэг зүйлийг үүсгэж хүндэлдэг. Ийм хоёр янзын хүндэтгэл байгаа юм. Тэгэхээр энэ бас соёлын айгүй гоё товчхон та хилээд өгчлөө ч тийм. Соёлын нэг онцлог. 2024 онд Монгол улсын барилгын салбарт нийтдээ 3.3 их найт төгрөг эргэлзсэн байдаг. Үүний нэг хэсэг нь Castle Town-ы бүтээн байгуулалт юм аа. Бид нар хүндэлж чигээр нь зөвөр хүлээж авахд аяга суралцах хэрэгтэй юм шүү. Одоо нэг ийм хүндлээд ахаар давраад байна уу да. Яг үнэ. Тиймэрхүү юм байна. Тэгэхээр бид нар үнэхээр монголчууд бас яг таны хэлсэн шиг үнэхээр яг ажлын газрын хүнээс ч юм уу гэр бүлийн хүмүүс ч хүндэлж чаддаг ард түмэн гэж боддог юм. Гэхдээ гол нь тэр хүндлэлийг аяга зөвөр хүлээж авах нь яаж тэрэн дээр яг үнэ. Нөгөө талын ярьчлаа. Өөрөөр хэлбэл хүндэтгүүлнэ гэдэг бол аль нь тодорхой хэм хэмжээтэй байхгүй. Тэр хүндэтгүүлж байгаа хүн тэр хүндэтгэлийг бас зөвөр ойлгож аваад
одоо ашиглах гэж хэлэхэд таашаамдаа нийгмийн харилцаанд орж байгаа хэрэг байхгүй. Хэрвээ тэр хүндгүүлж байгаа хүн тэрийгэ буруу хэрэглээд дарангуулын зэвсэг болгоо ашиглаад би чинь том юм байна, мундаг юм байна, эдгээр чинь намайг долоож байгаа юм байна. Үүгдгийг ийм байдлаар эргээд чамайг ингээд балбаад эхлүүл тэр хүндгэл тэр цагаас эхлээд байхгүй болох бөгөөд нөгөө Фукогийн хэлээд байгаа эсэргүүцэлтэд тулгардаг дарангуулагч одоо хүч рүү ороо авчиж байгаа байхгүй. Тэгэхээр маш богинохон хугацаа, маш жоохон юм дээр энэ онцлог маань эргээд нөгөө талдаа гарчиж байгаа. Эсэргүүцэлтэй хүч болоо. Миний хэлээд байгаа бол эсэргүүцэлдэггүй хүч биш үү? Тэгэхэд маш жижигхэн алдаан дээр эсэргүүцлийг эргээд авах тийм хэлбэрийн хүч болоод тойрчиж байгаа юм бол. Тэгэхээр ахаад нөгөө талын юм гарч ирэх гээд байна л да. За жишээлбэл та түрүүн хэлсэн шүү дээ. Нилээд олон хүндэтгэлийн хэлбэрүүд нь бас өөр байгаад байна тий. Нэг цаанаа нэг ашиг сонирхолтой хүндэтгэл байна уу? Таны хэлсэн шиг үнэхээр чин сэтгэлийн хүндэтгэл байна уу? Тэгэхээр тэрийг бас тэр хүн тэгэл өөрөө ялгаж ялгах ёстой гэсэн үг. Ялгах ёстой гэсэн. Би яг тэр юун дээрээ бол их сонирхолтой нь ерөөсөө би нийгэм хүмүүнлэгийн ухааны маш олон бүтээлийг ингээд судалж шүүж үзсэн. Хүндэтгэл, респект юм. За яг төстэй маш олон ойлголтууд байгаа. Дэлхий дээр тэгж нарийн судлаагүй байдгийн байл. Азар би их тийм баг судлагдсан сэдв олж авсан. Тэгээд харьцангуй баг судлагдсан. Яг огт судлагдаагүй биш байгаа. Гэхдээ харьцангуй баг судлагдсан. Яг одоо чивтерийн саяны ярьж байгаа шиг одоо энэ чин сэтгэлийн хүндэтгэл юм уу? Эсвэл одоо sincere respect гэж би нэрлсэн. Чин сэтгэлийн тэр чин сэтгэлээсээ хүндэлж хүчтэй болгоод байгаа. Тэрнээс зүгээр нэг даргыг одоо юу гэдгийг долгонох, аялдан дагах байдлаар хүндэтгэлээ илэрхийлж байгаа нь бол тэр дотор үзэн ядж ич болох байхгүй. Тэгэхээр зан үйлийн хүндэтгэл performative гэж хэлсэн. Зүгээр харуулах зорилготой хүндэтгэл бас байгаа. Хэлбэр төдий. А дотроо бол нэг дарга байлаа гэж бодё. Нөгөө дор налдын хөрсд ингээл яадаг харахад аягүй гоё хүндэтгээд байгаа юм шиг. Яг үнэ хэлэхэд энэ хятад бас маш түг юм л. Би тэгээ энэ дээр нөгөө нэгэнтээ дээд монголчуудын хятад байгаа юм чинь хятадуудын дунд байдаг нийгмийн харилцааны юм дээр одоо жишээ нь манж ноёдыг одоо хятадууд яаж аялдан дагаж нэгсэндээ цусардж штэ. Ингээд л хүндэлж байгаа хэрэг штэ. Тэр нь бол зөвхөн хэлбэр төдий. Дотроо бол энэ мөстөө нэр ингээд хизээ нэгэн цагт зохиод унахад бэлэн л байж байгаа. Тэгэхээр энэ хоёр бол тис өөр. Нэг нь бол зүгээр тийм одоо илэрхийллийн төдий, хэлбэрийн төдий. А нөгөөх нь бол турч сэтгэлийн. Одоо Чингис хааны гэргэн тойронд нь байсан одоо 9 өрлөг, жанжин, шадар, туслахууд юу гэдгийг тэр хүмүүс чинь бол чин сэтгэлээсээ тэр Чингис хааныг хүндэж илч их хаан гэдэг. Ягуу гэж юм, мундаг гэж юм. Тэгээд тэр үнэнчийн тухай асуудал энэ дээр бас гарч ирж байгаа. А тэгээд тэр нь бол зүгээр нэг ялгалахгүй хүнийг ингээд албан тушаал хааныхын хүм цусарж байгаа хэрэг биш. Энэ үнэхээр агуу өдөртөгч хүн гэдгийг төгтүүд нь мэддэг. Олон жил яваад авиас чадвартай, ухаалаг, баатарлаг, дайч юу гэдгийг тэр хүний сайн чанаруудыг мэдсэн ба шүү дээ. Тэгээд хаана хүндэлж байгаа. Энэ бол дэсөөр хүндлэл. Ингэж хүндэлж ийж тэр хаан илүү их боломжтой болж байгаа байхгүй. Илүү их амжилтанд хүчийг авч хүлээн зөвшөөрөж тэгсэн үг. Тэгэхээр энэ нөгөө талдаа хүндлэгдэнэ гэдэг бол бас зүгээр нэг хүмүүсийг хотлаа гэх юм уу нэг аргалдлаад хүндэтгэлийг олж авах биш. Жинхнээсээ тухайн хүнд тусалж, дэмжиж, ойлгож тэр хүний сэтгэлийг татаж хүндлүүлж явахыг хэлж байгаа. Энэ бол бүр эртнээсээ Монголд байсан. Зөвхөн дээд монголчууд юм биш. Жишээ нөгөө биеийг нь сэтгэлийг нь хураавал бие нь хаана холдох вэ гэдэг тэр үг шүү дээ. Тэр чинь ингээд сэтгэлээр нь бариад авч байгаа хэрэг байхгүй. Хүний сэтгэлийг татах нэг төрлийн одоо харилцаанд л орж ийн гэсэн. Таны хувьд за эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны салбарт байжгаад сүүлийн жилүүдээс улс төрлөө орж ирсэн. Тэгвэл танд одоо энэ хүмүүсийн хандж байгаа харилцаа хүндлийн хувьд ямар тийм нэг ялгаатай зүйл ажигласан их сонирхолтой байх санагдчихэв. За энэ дээр хэд хэдэн зүйл харагддаг. Нэгд бол манайд ч гэсэн мэдээж тодорхой хэмжээгээр ялангуяа энэ ортон цаг үед бол даргыг аялдан дагах ийм хандлага байгаа шүү дээ. Нөгөө вакуумжуулна гэж хэлээд байгаа шүү дээ. Буруу зөвийг хэлэхгүй таал агуу шүү, таал мундаг шүү гэхэд ингээд нөгөө талдаа энэ хүндэтгэл гэдэг зүйл бол тодорхой хэмжээгээр албан тушаалыг дагаж ирдэг зүйл. Ийм тэр хүн хэн байхаас үл хамааран тэр албан тушаал дээр очисон хүнд тодорхой хэмжээгээр хүндэтгэлтэй хандах юм нэг Монгол ихгүй ёс байна. Албан тушаалыг дагсан хүндэтгэл. Он чинь жишээ нь Монгол улсын төрийн тэргүүн гэдэг хүн байлаа. Тэр хэн бүгэ байх нь хамаагүй. Тэгвэл тэр хүнд чинь бид нэр хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байхгүй. Ягаад тэр чинь бүх ард түмнээ сонгогдлоо шүү дээ. Тэр хүний ард бүх ард түмний гэх юм уу тодорхой хувийн дийлэнх хувийн сонголт байж шүү дээ. Тэгэхээр тэр үүднээс нь тэр одоо юу гэдгийг албан тушаалыг нь хүндэлж байгаа хэрэг. Тэгэхээр энэ дээр дахиад нэг өөр юм гараад ирж байгаа. Тухайн хүнийг нь хүндэлж явах алдгүй. Тэр ерөнхийлөгч магадгүй муу сайн ямар ч байж иж болно. Гэхдээ тэр албан тушаалыг нь тодорхой хэмжээгээр албан тушаалаар нь тухайн хүн тодорхой хэмжээгээр хүндэлтэй хандах. Яг энэтэй юу адилхан бэ гэхээр нас байна.
Өндөр настай хүнд тэр хүнд чи дуртай байна уу, дургүй байна уу, тэр хүн ямар хүн байхаас үл хамааран Монголд нэг настай хүнд тэр чинь настай хүн гэдэг чинь нэг насных нь 90 бие бас нэг нийгмийн одоо статус биш. Тэр нийгмийн статусыг нь хөндлөж байгаа хэрэг байгаа. Тэм учраас магадгүй одоо чи өсөө хэлж би одоо улс төрийн албан тушаалд ашиж байгаа тодорхой хэмжээгээр хүмүүс тэр албан тушаалаар нь тэр албан тушаалд нь хүндэтгэлтэй ханддаг ийм хүндэтгэл бол байгаа болов уу гэж би бол бодож байна. Нөгөө талдаа тухайн хувь хүн нь өөрөө магадгүй намайг хүмүүс юу гэж үнэлж боддгийг одоо чи бас юу гэж үнэлж бодож байгаа нь тэр байдлаасаа одоо энэ хүн их сургуулийн багш гэдэг ч юм уу те бас нэг шинжлэх ухааны ном эрдэмийг мөрхөөсөн хүн гэдэг ч юм уу те тэр үүднээс нь бас надтай хүндэтгэлтэй хандж байгааг бол үгүйсэхгүй. Яг энэ хоёрын ялгааг нь мэдэх бол хэцүү. Тэр хүн чамайг цусардаад хөндлөөд байгаа юм уу? Эсвэл чин сэтгэлээсээ чамайг мэддэг учраас яг цаг хугацааны явцад ажимдаа бол мэдэгдэнэ. Зөрүүд өнгөрөх оронд бол мэдэгдэхгүй шүү дээ. Тэрийг мэдж байгаа царин ганц үбэх тэр хүн өөрөө. Тэр гаргаж байгаа хүн. Хөндлөж байгаа хүн. Хөндлөж байгаа хүн өөрөө. Заяа жишээ нь бум учраас хөндлөж илаа гэхэд чи намайг цусардаад хөндлөөд хөгийн гар гэж бодож байгаа мөртлөө ингэж байгаа юм уу? Эсвэл үнэхээр энэ хүн үнэхээр мундаг хүн шүү гэж бодоод хөндлөж байгаа эсэхийг чи өөрөө мэднэ. Чи өөрөө тэрийг хэн нэгэн төлжүүл тэр хүн мэднэ. Тэрнээс биш шууд илэрч харагдах нь бол тийм амархан харагддаг. Амархан ялгардаг. Цаг хугацаа бол мэдээж энэ хүн үнэхээр чин сэтгэлээсээ хөндлөдөг эсвэл цусардж байгаа юу гэдэг нь бол цаг хугацааны явцад шүүлтүрээр бол харагдах боломжтой. Жишээ нь нус чон дээр одоо юу гэдэг Чингис хааныг үнэхээр хөндлөж байгаа, дагаж байгаа одоо хүч өгж байгаа хүмүүс нь ялгараал жаахан цусардаад ингэжсэн нөхдүүд тэгэл хөрхий одоо янз бүрийн эсхээр ингээл холдоол тэр нь мэдэгдээл өнгөрч байгаа шүү дээ. За тэгвэл хүндлэлтэй холбоо дахиад нэг асуулт асуугаад энэ яриагаа дуусгая да. Хүндлэлийн яриагаа. Арай урттай яриулах шигээр би. Зүгээр гоё. Өнөөдрийн одоо залуучуудын дунд тэгвэл хүндлэл ямар хэлбэртэй болсон юм бэ? Тэ. За магадгүй энэ хүндлэлээр өөрчлөлт ингэж орсон бол ирээдүйд одоо Монголын энэ соёлын одоо дүр төрхийг бий болоход энэ одоо ямар одоо нөлөө өгөх зүйл байгаа вэ? За амаргүй асуулт байна. За би ганцхан жишээ хэлээтэй. Энэ хүндлэл гэдэг бол дэлхийн үндэстнүүдэд бүгдээрэнд нь тодорхой хэмжээгээр байгаа. Саяхан сошиалоор энэ төр яваад байсан автобусанд настай хүн орж ирэхэд залуу хүн суудал тавьж өгөх нь хүндлэл биш юм аа. Зарим улс орнуудад бол чи хөгшин гэж шууд хэлж байгаа байхгүй. Европод бол хүнийг та чи хөгшин гэж хэлэх нь маш бүдүүлэг бөгөөд хүндлэл биш шүү дээ. Магадгүй настай хүн болоод сандал тавьж өгвөл чи наваа юу гэж боддог хөгшин гэж бодоод байгаа юм уу заруулаад байгаа юм уу хөгшин хүн яадгийг заавал суух хэрэгтэй юм уу өвтөө золонтой байх хэрэгтэй юм уу гэдэг өнцгөөс хүлээж авах жишээтэй. Би бол энийг яг санаж байна. Намайг доктор судалгааны ажиллаа хийж яхад манай англи нэг найз үүдээ өвөр Монгол судалгаа хийжсэн манай ангийн залуу. Тэрний ээж нь өвөр Монголд ирсэн. Ээж нь айгүй тийм залуу стилтэй юм баггүй. Тэгсэн чинь мэдээж өвөр Монгол бид нар чинь манай найзын ээж гэж бүгд ингээл настай юм гэл хүндлээ шүү дээ. Тэгсэн чинь нөгөө ээж нь болохоор ээжд нь айгүй сонир санагдсан баггүй. Би ч одоо айгүй залуу хүн гэж боддоо шүү дээ. Би өөрийгөө нэг хөгшин гэж боддог. Манайх бол хэдэн насаар ахал бол ахмад гэж явж шүү дээ. Тэгэж маш их тийм соёлын ялгаа гардаг. Тэгэхээр энэ хүндэтгэл гэдэг бол тийм маш том соёлын ялгаа байгаа ардна. За тэгвэл яг одоо таны асуултанд хариулахад Монголын хувьд одоо яах ёстой вэ? Монгол автобусанд одоо хүнд сандал тавьж өгвөл настай хүн. Би бол Монголын тэр өөрийн хүндэтгэлийн онцлог тийм хурдан арилахгүй. Ялангуяа би надаас дэш ахмад насныхан хүн сандал тавьж өгөхөд бол намайг хөгшин гэж доромжлоо гэж бараг бодохгүй. 50 жилийн дараа магадгүй. Дараагийн үеийнх. За 50 боли 25 жилийн танай үеийнх нь чи одоо залуу хүн байна. Тэгэхээр арай бас нэг настай болно шүү дээ. Тийм 50-аас хойш чамд ингээд хүн сандал тавьж өгвөл чи гэхдээ би бол хүн юугүй тэгэл Монголын нөхцөлд бол тэгнэ гэж бодохгүй. Яг тэр нөх суур соёл нь угаасаа тийм учраас хүн бол Европт байгаа биш. Чи намайг доромжлоо гэж Япон тэгдэг юм шиг л байлээ. Би бас нэг хүн телевизэн байхыг харсан. Монголд бол нөгөө суур соёл нь өөрөө ахмад хүнээ хүндэлдэг соёлтой учраас тэр тийм амархан алга болохгүй. Хэдийгээр ингээд магадгүй Европын соёл юм уу хүчтэй дэлгэрч байгаа боловч
нэг уурлах нь хайшин. Уурал бол уучлаарай таны суур соёл чинь штэ. Одоо ч их баг хэмжээгээр эн чинь байгаа. Тэр суур соёлоо би өргөжлүүлээд таныг суух болвол гэж хүндэтгсэн хэрэг. Тэрнээс биш энэ доромжилсан ямар ч утга байхгүй. Тухайн Монгол залуу хүнд сандал тавьж өгөх гэж оролдож байгаа нь тэнд тухайн хүнийг ахмад хүн бишээ хөгшин хүн гэж доромжилсан утгыг тэр хүн дотроо бүр зийж илэрхийлэхгүй. Тэр хүн дотор нь intention гэж байдаг байхгүй. Одоо intention гэдэг чинь англиар бол ухамсарл тодорхой хэмжээгээр ухамсарлж байгаа хэрэг байхгүй юу? Илэрхийлэхэд бол. Тэгэхээр тэр хүнийг энэ хөгшин хүнгээд доромжилсан утгаар сандал тавьж өгөх гэж байгаа гэдэг илэрхийлэмж юм уу? Агуулга, intention, ухамсар миний бодлоор бол баг тэг хөвтэй байна. Тэг гэж хэлж байна уу? Би бол хүнийг үгээл доромжлоод манай Монголын юмд бол магадгүй Европт бол албаар нэг жоохон нэг хөгшин мэдгүй байна. Би бол гэхдээ тэр надад бол ахмад хүнийг Европч гэсэндээ тэр доромжлох утга тухайн хүнд хүлээж авахдаа нэг жоохон доромжлуулж байгаа юм шиг эмзэг тусчиж магадгүй тэрийг бол нөгөө хүндлэлээ илэрхийлж байгаа хүн бол тэр хүнийг настай гэж бодоод доромжлох эвгүй байдалд оруулах зорилгоор тэгж хэлнэ гэж би баарыг бодохгүй. Энэ бол хүлээж авж байгаа хүний л асуудал нарийн хэрүүл. Хүн хүндлээд байх чи ойлгохгүй шүү дээ. гэж би бол хэлбэр. Тэгээд энэ миний нэг хэлэх гээд байгаа асуултанд чи хариулчих. Энэ бол монголчуудын зан харилцааны соёлын одоо өөрийн гэсэн онцлог өдий бол хадгалагдаад ирсэн. Цаашдаа хадгалагдаад тодорхой хугацаанд явна. Би бол хэсэг явна гэж бодож байна. Бараг устдахгүй ч үгүй болохгүй ч байж магадгүй ойрдолоо. Үгүй болгомооргүй л шүү дээ. Өө тэр үгүй болгоо юуг тэр ямар гай болсон юм хүнийг ахмад хүнийг хүндлээд санал тавиад өгөө. Тэрийг одоо заавал европчуулаад бид нар ер нь бол бас нэг одоо яг Go Global-ыг ярьж байгаа дээр бид нар бүх юмыг ингээл нэг даяаршуулаад дэлхий дээр ингэдэг читэг гэл дэлхий дээр тэгдэг дотор буруу зүрх юм зөндөө байдаг байхгүй. Энэ даяаршлал дотор чинь буруу зүрх яс суртахууны алдаатай эвгүй юмнууд маш олон орж ирж штэ. За технологийн дэвшил мөвшилгээд хэрэгтэй юмнууд зөндөө орж ирж байгаа боловч зан харилцаан дээр буруу зүрх юмнууд маш их орж ирж. Тэгэхээр бид нэр энэ даяаршлаас тодорхой хэмжээгээр өөрсдөө хамгаалдаг дархлаатай байх хэрэгтэй байхгүй. Тэр дархлааны нэг нь саяны яриад байдаг бидний зүгээр энгийн харилцаан дээр ах мэдхэн залуу хүн хоёр хоорондоо харилцах, хүндэтгэх, бие энийгээ хүндэх тэр юм харагдаж байгаа байхгүй. Сая таны ярианы төгсгөлөөс за ер нь саяны яриа болохоор ер нь айгүй олон бас олон ч байх вэ? Ер нь зүгээр энэ талаар бодож исэн хүмүүсийг санааг айгүй амраасан болов гэж бодод байна л та. Тэгээ ер нь энэ залуучууд ер нь хүндлэхийг чи тий агцгаа мэдгүй гэсэн тиймэрхүү яриа мэрсэр гараад байдаг шүү дээ. Тэгээ таны сая ярианы төгсгөл хэсгээс нь даяаршлын дархлаа гэдэг гоё гарч ирлээ л дээ. Тэгээ миний дараачийн асуултаа бас холбогдох гацхан юм хэлчихэд бид надад хурж ороод тгөө. Хүндтгэлийн хувьд бол би бол яг энэ цаг үед ахмадууд маань залуучуудаа бас хүндлээсэй гэж би хүсэж байгаа. Цаг үе нэлээд өөр болчлоо шүү дээ. Яг хөө мэдээж хүндлэнэ гэдэг бол ахмадууд залуучууд ахмадуудаа хүндлэх тухай асуудал их байсан. Хэрвээ та залуучуудаараа хүндлүүлмээр байгаа бол магадгүй хуучин социализм үед байсан шиг залуучууд бол бидний өмнө юу ч хэлэх ёсгүй гэдэг нэг жаахан дайрах маягтай өнгө хайстай харилцаа байдаг шүү. Тэгэх ёсгүй. Одоогийн залуучууд ч өөр болчлоо. Миний үед дугаа суугаа загнуулдаг байсан. Тэгэл загнуул бол зодуулаагүй нэг юм гэж зодуулал алчаагүй нэг юм бараг л юм байсан баг. Одоо бол тийм байхгүй шүү дээ. Тийм учраас би бол эргээд яг ахмадуудаа миний үеийнхэн ч тэмдэлтэр орно. Залуучуудаа хүндэлж та өөрөө хүндлүүлнэ шүү. Тийм учраас залуучуудаа бас хүндлээч. Тэр хүний одоо хүсэл эрмэлзлэл, байр суурь, үзэл бодол, одоо хүний эрх, хүүхдийн эрх, эмэгтэйчүүд гэж баахан юмнууд ярьж. Энэ тодорхой хэмжээгээр ач холбогдолтой. Энэ хүмүүс чинь энийгээр хүмүүжиж хүн болж байна. Тэгэхээр би бол залуучуудад харьцангуй хүндэлтэй хандаач гэж би бол хэлмээр санагдаж байгаа. Тэгж байгаа байх ихэнх нь. Бас гай болж байгаа асуултыг чинь сая ямар асуулт руу орж байгаа. Саяны дараачийн асуулт нь юу байсан гэхээр манай докторын удирдагч багш хятад багш ярьжсэн аахгүй юу? Зүгээр нэг хоолнд орохдоо л ярьжсэн. Манай монголчууд чинь нэг энэ жинхэнэ монгол хүн, тэр бол монгол хүн одоо гэл нэг тиймэрхүү бас нэг ялгаа яриад л байдаг шүү дээ. Тэгтэл яг хятадч бас тийм ингээл яриад болдгол юм байна л да. Тэгэл багшлахаар жинхэнэ хятад хүн энэ зүүн хойшоо байгаа. Эсвэл бүр өмнөд нутаг руу байгаа. Эсвэл бүр жинхэнэ хятад хүн чинь бүр ингээ Япон руу яваад ч гэсэн ингээл ярьдаг гинэ. Тэгээд би тэрийг сонсон гутаа тэгэл ер нь тэгээ ус олгонд л нэг юм яриа байдгийн байна да гэсэн бодолтой гээ энийг дөнгөрчихсэн байхгүй. Тэгэхээр ер нь ийм тийм за чи жинхэнэ монгол хүн энэ тийм гэж яриа юм байх хэрэгтэй юм уу? Энэ талаар. За би бол байх ёстой гэж бодож байна. За мэдээж наривчлал дээр үлээр. Тим нэг яриа гаргаж иж тухайн хүмүүсийг барьж авдаг. Барьж аваад монголоор жинхэнэ монгол гэдэг яриа гаргаад.
жинхэнэ Монгол мөн биш гэдэг яриа зөв буруу байхаас үл хамааран тийм яриа нийгэмдэр байгаа нь тухайн хүмүүсийг монголоороо байхад нь тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж өөр тийшээ яваад өгөхөөс нь хязгаарлаж ингээд хамгаалж идэг гэсэн үг. Тийм учраас энэ бол жинхэнэ Монголын тухай асуудал Монголд бол настайчууд Монголоо алдмар гэж ярьдаг байсан байхгүй. Монголоо алдмар. Тэгсэн үг гэхээр чи Монгол ийм байдаг гэтэл чи монголоороо байхгүй байна гэдэг ийм зүйл. Тэгэхээр энэ бол цагийн цагт байсан зүйл. Нэгдүгээр. Хоёрдугаар ийм нийгмийн хэм хэмжээ байж иж тухайн хүнийг одоо Монгол ёс заншлаа дагах, за Монгол ухамсартай, сэтгэлгээтэй, зан характертай юу гэдгийг нөгөө монголжуу байх зүйлийг нь одоо барьж өгч идэг. А мэдээж хитрхийдүүл ялгуурлан гадуурхал болно. Чи одоо би илүү монгол, чи надаас илүү монголоо алдсан байна гэдэг ч юм уу. Тэгэхээр миний бодлоор бол нийгэм гэдэг бол тухайн хүнийг нийгмийн амтан байлгах гээд тодорхой хэмжээний дүрм журам, хууль, элдв юмд оруулж ийж хүн болгодог. Тэгвэл ямар ч хуульгүй бид чинь бүгдөө адуус мадлаас ялгарахгүй юм болно доо. Тэгэхээр энэ бол бас хүний нийгэмд хүнийг хүн болгох гэж хайрцагладаг хайрцагнуудынх нь нэг бөгөөд өөрийн гэсэн ач холбогдолтой. Тэгэхээр жинхэнэ Монгол гэдэг ойлголт шинжлэх ухаанаар байхгүй байж болно. Тэ? Шинжлэх ухаанаар тогтоогоогүй байж болно. Тодорхойлтыг өгөөгүй байж болно. Ягаад тэгэхээр жинхэнэ Монгол гэдэг чинь тодорхойлт шинжлэх ухааны аль нэг салбарт байхгүй шүү дээ. Одоо биолог өгөх юм уу, манай антрополог өгөх юм уу. Жинхэнэ Монгол гэдэг тодорхойлт байхгүй. Гэхдээ энэ бол нийгмийн хэм хэмжээний хувьд бол байх ёстой зүйл. Нэгдүгээр зүйл. Хоёрдугаар зүйл бол үхээр энэ бол зөвхөн монголчуудын тухай асуудал биш. Ер нь бол энэ жинхэнэ Франц би нэг онцлогийн жишээ одоо англичууд француудаа мэлхий гэдэг ч юм уу те эсвэл бид нэр германчуудыг цагаа барьдаг гэдэг ч юм уу японочдыг их тийм ажилсаг гэдэг ч юм уу ийм одоо юунууд байдаг англичуудыг хүүтэн хөндөй гэдэг ч юм уу ийм тийм тухайн үндэстний одоо онцлогийг зан одоо төлөвийнх нь гэх юм уу зан чанарын хувьд онцлогийг нь ярьсан ийм тодорхойлтууд зөндөө байдаг. Түүгээрээ энэ одоо жинхэнэ Монгол юм уу жинхэнэ Франц хүн чинь ийм бэ жинхэнэ Герман хүн цагтаа ирлээ гэдэг ч юм уу ийм юм байгаа байхгүй. Гэтэл сонирхолтой нь юу вэ гэхээр бүх Герман хүн цагаа барьдаг уу? Би одоо Германд бас нэг солилцооны оюутан болоод нэг богино хугацаагаар Германд амьдарч үзсэн. Бүх Герман хүн цагаа барихгүй шүү дээ. Бүх Япон хүн цэвэрчүү. Гүү шүү дээ. Би Японы нэг нэвтрүүлэг үзчихсэн. Одоо англиар бол хоордын гэдэг юм да. Хог мог элдв юм ингээд цэвэрлэхгүй ингээд гэртээ бүр овоолаад өрөө дүүрцэн явах хэвтэх зайгүй болсон. Тэгэд яг уу дэлхийн олон орнд л тийм хоордын гэж хэлдэг тийм хог айгуу заван тэр чинь огт цэвэрлэхгүй ингээд ерсөн ингээд тийм нэвтрүүлгүүд зөндөө байдаг. Хүмүүс гарч ирээд байдаг шүү. Японд хүртэл хоордон хийдэг хүмүүс байгаа юм чи. Тэгээд японочууд бүгдөө тийм юм байхгүй. Тэр олон сая Япон одоо англичуудыг хүүтэн хөндөй гэлдэг. Тэр олон сая тэгээд дээр нь амар холилдсон шүү дээ задуулчин генетикийн хувьд. Тэгэхээр энэ бүхний миний хэлж байгаа гол зүйл бол юу гэхээр яг ийм онцлог хэр хэмжээнд байдгийм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Ямар хэмжээнд байдгийг, ямар хэмжээнд байх боломжтой юм? Юу нь юундаа байдгийг гэдэг дараагийн асуудал гарч ирээд байгаа. Тэгээд тэрүүгээр нь чи Монгол хүн жинхэнэ Монгол үгүй гэдэг чи ингээд маш олон юмар нь яаж байгаа л да одоо жинхэнэ Монгол бол чи монгол хэлээрээ мэддэг ярьдаг байх хэвээр бичдэг байх хэвээр. Бүр нэрээ ярих юм бол жинхэнэ Монголын тухай ярихад бид нэг кирилл ярилцдаг болсон. Тэгээд манай хятад байгаа монголчууд бид нэр хаяа ярихаар та нар тэгээ монголч гэхээр бичдэг гэж өөртөө жинхэнэ Монгол гэдэг л хэлдэг шүү дээ. Үнэн шүү дээ. Монголчгээрээ бичдэггүй байж байгаа. Монголчгээрээ бичдэггүй байж жинхэнэ монголж өөрийгөө ярих жаахан эвгүй шүү дээ. Хэл бичиг маш чухал байхгүй. Тухайн хүнийг тухайн үндэстэн жинхэнэ тийм үндэстэн болох. Яриаггүй бол хэлгүй бол тэгээд монгол гэж хэлэхэд маш хэцүү шүү дээ. Бичих гэсэн дараагийн ээлжинд орж ирнэ. Тэгээд бид нар болохоор өөртөө сайхан нөхдөд тэгэл надад ирвэл колоничлын бичиг шүү дээ. Зөвлөлтийнх нь л биднэрт өөрсдийнхөө хэл соёлыг тулгаал биднийг одоо танаа наад бичигчин бүдүүлэг. Миний нөгөө ярьдаг мэдлийн колоничлалын нэг хэлбэр нь бичиг үсэг шүү дээ. Танаа наад жуучны хятад өөрийнхөө хан зүсгийг бүдүүлэг хайцсан байна. Тэгэхэд манай монгол бичгийг бүдүүлэг эртний баларсан бичиг гээл үндсэндээ тэгэл өөрсдөө орсжуулах гал орсжуулах бодлого үрдэнд бид нарыг кирилл үсэгт оруулаад нөгөөх нь зүйлдээ явцаар байгаа бид нар дэлхий дээр бичиг үсэг хамгийн өндөр тайлагдсан ард түмэн болж хөрсөн шүү дээ. Нүбис. ЮНЕСКО-гоос ч билүү. Тэр чинь нөгөө хүчээр кирилл сур гэдэг чинь цаана монгол бичгийг үгүй монгол бичгийг мартуулахын тулд хүчээр хийсэн хэрэг байхгүй да. Та бараг хамт сурч байсан уу эсвэл таны өмнөх үе байсан уу?
ураадын булаг гэдэг миний өмнө байлгүй яг. Өмнөсөн баг тий. Тэгээ бас Монголд нэлээд доронтын ташвалбар сумаар энэ төр бас судалгаагаа хийж явсан юм билээ бас. Одоо тэр хэрийн шинжил судалгаа гэдэгтээ орох уу? Орлого байх уу? Тий. Тэгээд яасан саяны нөгөө жинхэнэ Монгол гэдэг хүний яриа тэгсэн чинь одоо ингээд манай өвөр монголчууд те одоо олонхоор нь өвөр монголчууд гэж ярьчих л да. Монголд амьдарч байгаа Монгол улсын хүмүүстэй те Монголын ард түмтэйгээ ижилсхийг аяг хүсдэг. Хүсдэг. Гэтэл Монголд амьдарч байгаа Монгол улсын энэ Монгол иргэд болохоор энэ хүмүүсээс ондоошхыг хүсэж байгаа. Тэгээ ингээд нэг зай ингээ гараад байгаа те. Тэгэхээр энд нь бас ингээд Монгол угсаатан гэж ярьж штэ тий. Угсаатан бол мөн. Гэхдээ ингээ хоёр тишээ ингээ зай гараад байгаа нь одоо ямар одоо юу тайлбарлах вэ? Энэ бол гаргамааргүй ч юм уу, гармаар ч юм уу тэрийг ойлгохгүй байна. Би бол ингэж бодож байгаа. За мэдээж өвөр Монгол хятад байгаа монголчууд илүү Монгол улсынхаа монголчуудтай ижилсэж монголчих нь илүү ач холбогдолтой. Тэр хүмүүсийн хувьд би өөрөө одоо хөхнөрт чи дөрөв хэлсэн 12 сар. За нийтдээ хятад бол 18 сар. Тэрний 12 сарын би яг хөхнөрийн дээд Монголын хөдөө малчин айлд өнгөрөөсөн баггүй. Тэгээд бусад 6 сарын нь бол Хүүх хотод, Ланжууд, Шинэн гээд одоо хөхнөрийн нийслэл тэнд энтер гээд ингээд жоохон суурин газруудаар ном бичиг үзэх, цуглуулах янз бүрийн материалтай танилцах зорилгыг өнгөрөөсөн. Хятад бол нийтдээ 5 сая 900 орчим мянган монгол хүн байгаа гэж хэлдэг. Тэнд дотроос монгол хэлээ мартсан бас нэлээд олон хүн байгаа гэж ингээд шилдэг. Тэр хүмүүсийн хувьд жинхэнэ монгол гэдэг дотор монгол улсын иргэн байх гэдэг зүйл багтдаг байхгүй. Тэгэхээр монгол улсын намайг ч хөхнөрт явж байхад жинхэнэ монгол хүн явж ийн гэдэг байхгүй юу? Гэдэг юм уу? Гэдэг гэжсэн. Энэ жинхэнэ монголын хүн бид чи одоо нэг удаа төвд боллоо. Тэр чи маш их төвдийн нөлөөнд орсон. Зарим хэсэг нь. Дараа нь бол бас хятадын нөлөө яаж одоо цөөхүүлэн шүү дээ 80 мянган хүнд чинь тэр олон хүн одоо маш их нөлөөлнө шүү дээ. Ингээ одоо өөрсдөө бүр хэлдэг байхгүй бид нэр одоо төвдийн нөлөөнд нэг хэсэг орсон. Зарим нь одоо монголоор ярихгүй төвдөр яриа сууж гин. Зарим нь одоо монголоор бас ярьж чадхаа болоод хятад хэлээр яриа сууж гин. Ийм нөхцөл байдалд орсон монголчууд ч юм бол Монгол улсын монголчуудыг бол манай жинхэнэ монголчууд гэж хэдийгээр кириллээр бичиж байгаа боловч жинхэнэ монголчууд гэж харж байгаа. Тэгэнгүүт Монгол улсын иргэн байх тэнд байгаа бүхий л юм жинхэнэ Монголын нэг тийм бэлэг тэмдэг болоод мандан бадарч байгаа байхгүй юу. Бид нар ч ингээд хараа сууж байгаа шүү дээ Монгол маань гэдэг. Ингэх хэвээр байна. Дээл хувцас нь юм байх хэвээр байна. Энэ үгийг ингэж дуудах юм байл энэ чинь ингээд бүр иймэрхүү хэв маяг нөлөөлж байгаа. Энэ бол буруу биш. Би бол буруу гэж хэлэхгүй. Ягаад гэвэл нэгэнтэл бид нар Монгол улс. Нөгөө их Монгол улсын гал голомтыг бид нар чинь сахиа сууж байгаа. Тэгээд нөгөө бусад дэлхийд дээр байгаа монголчуудтайгаа харьцуулбал бид нар улсаа аваад үлдсэн. Ямар яадаг ч байсан өөр ингэсэн улсаа аваад үлдсэн. Улсынхын нэр нь Монгол улс. Тэнд улсынхын нэр нь Монгол улс биш шүү дээ. Ингээд үзэхээр энэ Монголын жинхэнэ Монголын бэлэг тэмдэг бол энд үлдээд жинхэнэ Монголыг авч үлдэх ёстой хариуцлага нь бас энд үлдэж байгаа. Тэнгүүт нөгөөдөл за бид бол уусаад алга болж магадгүй. Та хэд мэн авч үлдэн шүү нөхөд минь ээ. Маш одоо чухал хариуцлага дээр бид нэр буусан байхгүй. Тусгаар Монгол улсын иргэн байгаа да. За нэг талд нөгөө талд бид нэр мэдээж одоо ингээд яг пам Монгол үзлээрээ ярих юм бол хятад Оросд байгаа монголчуудаа чи хужаа мужаа Орос морс гэд 9 шидээр ингээд муулаад юм уу өөрөөсөө түлхээд ах нь бол одоо булгагийн судалгаа байхгүй тэр чинь нэг сайн биш. Гүжи чин адилхан Монгол нөгөөтөө Монгол хэлээрээ ярьдаг дээл хувцас өмсөн баг ч юм уужаа гэдэг хаад хөрхи тэр хүмүүст маш эмзэг тусдаг. Би одоо тентх монголчууд маш эмзэг тусдаг. Би бол тэрийг маш сайн мэдэж байна. Би нөгөө тэнд судалгаа хийдэг учраас зөндөл одоо миний найз нөхөд бараг хуурай ахтай болж байгаа хөдөөний одоо энэ төр малчин дээд Монгол 9 шидийн улсууд олон улсууд байж штэ. Тэгээд тэд нар чинь над чин сэтгэлээсээ ингээд ярихад бол эмзэг байдаг. Гэхдээ би бол нэг зүйлийг энэ дэр хэлнэ. Тэр хүмүүсийг хужаа мужаа гэд чиний яг түрүүн хэлснээр бид нар тэднэртэй адилхан болохыг хүсэхгүй байгаа даа шүү дээ. Энэ бол бид нэр урд айлаас өөрийнхөө хэм хэмжээг тусгаарлаж аваад тэдний нөлөөнд орохгүй байх гэж бидний үндэсний хамгаалалт дархлаа байхгүй да. Дархлаа байхгүй. Энэ урд айл өвөр монголчууд бид нэр энэ өвөр Монгол юм уу? Зөвхөн өвөр Монгол биш л дээ. Шинжааны Монгол, Хөхнөрийн Монгол, Гансуугийн Монгол гэдэг чинь баахан өөр монголч нэг мужи шүү дээ. Өөр мужийн монголчууд. Тэгэхээр хятад улс дахь монголчууд бол buffer zone гэж хэлдэг. Одоо завсрын одоо машиныхаар бол гүпэр байхгүй юу?
Тэгээд энэ хоёр чинь ингээ хоол толоход дунд нь байгаа энэ нэг 5 сая 900 мянган хүн чинь зөөлөж өгдөг. Бафер хийж байгаа байхгүй. Шууд ингэх чинь бас чанга штэ энэ чинь. Тэгэхээр дундаа бид нэг 5 сая 900 мянган хүнээ хийгээл хоёр талаасаа ингүүл ингээ зөөлөн буцаад ингэж байгаа хэрэг байхгүй бүр шиг. Тэгэхээр энэ GoPro юм уу бүршиг чинь энэ 5 сая 900 мянган хүн хийж байгаа. Өөрөөр хэлбэл тэд нэр Монгол байна уу, хожаа байна уу, чи юу гэж нэрлэхээс үл хамааран энэ зөөлөн хүчний талаасаа түүх соёл хэдэн мянган жил шүү дээ хөөе. Энэ чи саяхны биш. Аль нь л бидний нурд дайлтагч хэл залгаа байж байгаа. Энэ хэл дагуу хэдэн улсууд чинь үеийн үед бафер хийж хэрвээ монгол хэлээ алдвал эхлээд энэ хүмүүс алдаж эхэлнэ. Хамгийн энгийн жишээгээр. Тэгээд дараа нь бид нэр алдах эрсдэл рүү орж ирнэ. Тийм учраас энэ хүмүүс чинь бол би бол үеийн үед магадгүй хэдэн зуун жил, хэдэн мянган жил тэр зөөлөн хүчний юм уу янз бүрийн урд айлын нөлөөнөөс чинь биднийг хойд айлах бас адилхан. Манай бүрээд айлмаг гэдэг нөхдүүд маань байж шít. Хойноос ирж байгаа баф. Тэгээд бид нар чинь хоёр талдаа нэг тийм бүршиг юмтай тэгээд бат гээд ирэхэд нөгөөдүүл дээр тулаал буцдаг. Буцдаг. Хэдэн эн чинь түүхэнд зөвхөн бидний амьдарч байгаа энэ үед л ийм одоо зөөлөн хүчний ч юм уу ийм харилцаа болж байгаа юм шиг. Хэдэн мянган жил оршин тогтнохын тулд нарийн ирвэл одоо хүмүүс биднээс асуудаг штэ. Монгол улс ийм цөөхөн хүн амтай тэгэл одоо тусгаар улс болцсон. Яаж та нар одоо ингэ тусгаар улс болж чадваа гэх. Мэдээж олон шалтгаан байна. Нэг шалтгаан нь бол бид нарийн ирвэл золиосны монголчууд штэ. Тэдрийгээ золиослоод өгөөд гэж нөгөөдүүлийн маань аваа явцсан гэж хэлэх юм бид нар ч яг үгүй гээгүй баг. Нөгөөдүүлийн маань авж иж энэ хоёр ингэж авж иж бид хэд ам гараад нэг улстай болж байгаа байхгүй. Тэгэхээр яг хуу шууд бас утгаараа өнөөдрийн бидний тусгаар улстай байхад нөхдүүд маань энэ buffer zone гэж хэлж байгаа энэ одоо buffer zone гэж монголоор юу гэдээ гоё хэлчихмээр юм. Энэ нэгэсний золиосны хүмүүс байхгүй. Нэг бодлын өрөвдөлттэй. Тэгээд эдгээр ч мэдээж Монгол байхын тулд биднээс суралцсан. Бид нэр харин эргээд нөгөө талтай адилхан болчихгүй тулд тэднэртэй адилхан болохгүй улам ондоошх гээд үзээд байгаа хэрэг байхгүй юу? Тэр нь бол нөгөө дархлаагаа байхгүй одоо нэг өсний. Эсвэл ялгарх гээд оролдоод байна шүү дээ. Тэгээд бид нэр ялгархын тулд хятадх монголчуудтай ч адилхан болж болохгүй болчиход байна шүү дээ. Ягаад гэвэл бид нар чинь нөгөө улсад байгаа учраас. Тэгээ аль хэмжээгээр ялгарна тэр хэмжээгээр бид нэр заагалж чадж байгаа байхгүй да. Монголд одоо ингээд олон соёлын нөлөө гэдэг зүйл айгүйх ороод ирж байна. Тэгэхээр эргүүлээ бид нар бас Монгол түүх соёлоо бас авч үлдэнэ гэж зүйл байгаа гэдэг. Тэгвэл энэ хоёрын ингээд нэг хоорондын балансыг яаж тэнцвэржүүлж авч явах хэрэгтэй юм болоо. Яг одоо танай энэ нэвтрүүлгийн Go Global-ийн бас нэг хөндөхсдөө сэдв мөн баг. Энэ бол эргээд яг даяаршил гэдэг чинь олон соёлын тухай асуудал л да. Multiculturalism. Манай аав энэ төр бол тэр олон ургалж үзэл гэдэг нэр томьёог ирээд өнөөс хэлж ирсэн байна лээ. Тэгэхээр даяаршил гэдэг бол маш олон янзын даяаршил явагдаж байна гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тэгвэл Монголын хувьд яг одоо олон соёл гэж юм. Тэгвэл Монголын хувьд хаанхын даяаршил Монголд илүү их нөлөөлж байгаа гэдгийг бид бүгдөө мэдж байгаа. За мэдээж энэ бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэл залгаа байгаа хятадын даяаршил бол Монголд маш тодорхой байна. Ялангуяа эдийн засаг зах зээлээрээ дамжуулаад. За нөгөө талд бол энэ соёлын тал дээр бол солонгосын даяаршил маш их байна. Нөгөө K-pop одоо хүүхдүүд бүр солонгос хэл сурыг гэдэг тэгдэг болсон ба шүү дээ. Хизээ бид нэр англи хэл сурыг гэж бодож исэн болохоос биш хизээ солонгос хэл сурыг гэж боддог шүү дээ. Одоо нэг хүүхдүүд солонгос хэл сурыг яах гэж байгаа юм тэгэхээр үгүй дуу муу гоё. Тийм нөлөөтэй. Хэрвээ бид нар Монголын соёлын даяаршлыг одоо K-pop энэ төр чи хэрвээ хийж чадсан бол хүү хамтлаг энэ төр те тэгвэл дэлхийн янз бүрийн хүмүүс Монгол хэл сурыг гоё юм байна гэ. Одоо хүүдэл найдсан шүү дээ. Ямар бидэнд өөр K-pop байх вэ шүү дээ. Тэгэнгүүт хүү ингээд сонсогчдод олон болох тусам Монгол хэл цаанаа нэг юм гоё байна, хүчтэй гоё байна. Монгол хэл сурыг гэдэг хүмүүсийн тэг хүсэл эрмэлзэл бодол бий болж болохоор байгаа байхгүй юу? Эн чинь монгол хэлний дархлаанд хэрэгтэй шүү дээ. Бид нар наа чин хэдэн хүүхдээ монгол хэл сурах гээд монгол болох гээд яах вэ гэж байж хахад тэнд гадаадынхан монгол хэл сураад ороод ирвэл монгол хэл сурна гэдэг чинь дэлхийд дээр тренд болоод ороод ирвэл гिचнээ сайхан бэ. Гिचнээ янзын олон соёлын давалгаа ингээд даяаршил гэдэг бол үндсэндээ маш олон соёлын давалгаа ингээд ороод ирнэ. Зарим давалгаа нь маш өндөр. Маш өндөр босч цөм төгсөж шүү дээ. Одоо нэг цунами шиг шүү дээ. Хэдэн метр өндийн давалгаач байдیں۔ Тэгээд ингээд ороход тэр эрэг хав бол сархал байхгүй болж шүү дээ. Тэрнээс яаж хамгаалах вэ? Тэрнээс хамгаалахад миний бодлоор бол хамгийн том дархлаа бол манайх зүйлүүд харин одоо энэ нэг юу гэдэг нэр төм яваад одоо би англи нэр төмөнд орж ирэх болж. Манайхан бол сөрөн төсвөрлөх чадвар гэдэг байгаа.
Сөрөг төсвөрлөх чадвар сайтай байх хэрэгтэй. За ер нь бол би бол их монголчилж орчуулсан гой нэр том юм зөвлөгөө англи нэр том юм орж ирэхгүй. Монголоор нь хэлчихвээ. Сөрөг төсвөрлөх чадвар. За миний хувьд бол хамгийн том сөрөг төсвөрлөх чадвар бол оюун санааны сөрөг төсвөрлөх чадвар гэж боддтой. Өөрөөр хэлбэл чи өөрийгөө бид нар өөрсдийгөө монгол хүн, монгол үндэстэн, өөрийн гэсэн түүх, соёлтой, тусгаар улстай гэдгээ мэдээд түүнийг өмгөөлж хамгаалах, түүндээ эзэн болох тийм хариуцлагатай байх хэрэгтэй байхгүй юу? Ингийн тулд мэдээ чи өөрөө монгол хүн байхаас гадна бид нэг бүгдөө монгол ээж аваа хүүхдүүд монгол байхаас гадна оюун санааны хувьд хүчтэй байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар мэдлэг оюун санааны хувьд тэгээд цааш нь ихтгэл үнэмшил бахархлын хувьд бол энэ сөрөг төсвөрлөх чадварлаа авч үлдсэн байх хэрэгтэй байхгүй. Тэгжиж бид нар энэний ард гарч байна. Тэр Үлдэж чадчихэв нөө ер нь та юу гэж харж байна? би бол гайгүй гэж бодож байгаа. Яг ба манайд бол ганцхан том асуудал байгаа. Монгол улс маань эдийн засгийн хувьд чадамж жаахан таарах юм байна. Одоо тэгээд нэг яг хуу дахиад нэг хэдэн жил ингээд зүтгээд бас нэг айтайхан амжиргааны төвшин өндөртэй дундаж ядаж өндөрөө болий те. Амжиргааныхаа төвшинг нэмэгдүүлээд ингээд ороод ирэхэд Монгол улс бол одоо их айтайхан болох магадлал бүр өндөр болж байгаа. Өнөөдөр Монгол хүнийг сэтгэл зүйн хувьд одоо хүнд байдалд оруулж байгаа нэг чухал зүйл нь амжиргаа байна шүү дээ. Өдөр тутмын хоол, унд, цалин, мөнгө ямар байгаа л өдрөө мэдж байгаа шүү дээ. Энэ бол одоо Монгол хүнийг Монгол байхад нь бол хамгийн тэгээ бүгд гадагшаагаар бүгд биш л дээ. Тодорхой хэмжээгээр залуучууд гадагшаа гарч амьдрий. Тэгэл энэ утаа дортог гэл өөр зөндөө юмнууд байна л да. Энэ бол одоо Монгол бол төрсөндөө жоохон одоо юу гэдгийг харамсах. Би нэг арай нэг баян тарган улсын иргэн болоод төрцсөн бол гэж зарим нэгэн хүнд бодож байгааг үгүйсв. Бусдаараа бид нэр түүх соёлоо ярих юм бол бидэнд бол хангалттай монголоороо бахархах тийм нөөц бол байгаа. Тэгэхээр олон соёлын давалгаанд бидний маш олон зүйл зохигдож байгаа. Түүх соёлын зүйл бол гайгүй ингээд маш том хан хэрэм болгоод биднийг барьж штэ. Чингис хаан ингээд олон гоё юм яриад дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр энэ олон юм яриад яриул бүр одоо уртдаг. Гэтэл энэ одоо амжиргааны төвшин ийм доохор байгаад байх. Энэ одоо бидний амьдарч байгаа орчин нөхцөл одоо утаа дуртаг юу гэдгийг замын энэ бүх юм чин эргээд бид нарыг монголоороо бахархах тэр бахархлаас доош нь татж байгаа байхгүй юу? Гэтэл Солонгосыг хар, гэтэл Хятадыг хар, гэтэл зүгээр одоо Казахстаныг хар, Алматыг хар. Юу гэдэг чи одоо те нөгөө тэдний сүүлийн үед барьж байгаа хотууд энэ бүхэнтэй ингээ харьцуулаад үзвэл Монгол хүн сэтгэл зүйн хувьд те яг айлны цаг үед бид нар юм болох байх гэж бид нар бодно л да өөдрөг юм. Гэхдээ залуучуудыг энэ төр болоо бас нэг гоё орчинд ажиллаж амьдрмаар байна шүү дээ залуучууд чинь. Тэгэхээр тиймэрхүү байдлаар одоо бахархал нөгөө сөрөг төсвөрлөх чадвар бол жаахан бага байгааг бол үгүйсэхгүй. Багасж байгаа юу ах вэ? Хангалттай төвшөнд хүрч чадахгүй байгаа. 2024 онд Монгол улсын барилгын салбарт нийтдээ 3.3 их найт төгрөг эргэлзсэн байдаг. Үүний нэг хэсэг нь Castle Town-ы бүтээн байгуулалт юм а. Монгол хүний оюун санааны сөрөг төсвөрлөх байдал гэдээ бас айгүй сонирхолтой юм гаргаж ирж байгаа байхгүй. Тэгээ эргүүлээд нөгөө монгол хүний онцлог гэдэг яриаар байгаа шилжээ гэж бодлоо. Тэгэхээр яг монгол хүн гэж ямар хэлээд байгаа. Тэгээ түрүү нэг өмнөх ярианд хоёлаа ярьсан шүү дээ. За герман хүн бол одоо цагаа сайн барьдаг гэл тэ. Тэрэн шиг за ер нь монгол хүнийг монгол хүн болгож байгаа зүйл нь яг юу юм? Одоо түүх соёл нь юм уу? Тэр ген юм уу? Маш чухал өгөөд их хариулахад урт ярихаас шаардлагатай ярихаас өөр аргагүй бол тийм асуулт руу ороод ирлээ. Монгол хүний онцлог зөвхөн монгол хүнийх биш л дээ дэлхийд дээр герман хүний хаанх байд, япон хүний, орос хүний гэдэг. Тэгээ бид нэр маш их тийм ерөнхий байдлаар шинжлэх ухааны магадгүй наривчлан судалгаагүйгээр ярьдаг. Жишээ нь одоо англи хүн одоо хүүтэн хүндий гэдэг ч юм уу. Энийг яаж илүү шинжлэх ухаантайгаар ярьж ойлгох хэрэгтэй юм бэ гэдэг асуудлыг нэгдүгürt тавих хэрэгтэй гэж би боддог. За тэрхийн тулд энэ бидний яриад байгаа онцлог гэдэг зүйлийг шинжлэх ухааны ямар салбар судалдаг юм бэ гэдэг асуултыг түрүүнд асуух нь зөв. Би өөрөө антропологч буюу хүн судлаач хүн. Антропологи гэдэг бол хүний судлал гэсэн үг. Антропос юм антро гэдэг нь бол хүн.
ложи гэдэг нь бол одоо судлалыг хэлж байгаа. Грекчүүл үг шүү дээ, антропо гэж. За тэгээд антропос гэдэг нь ингээд хүн байлаа гэх хүнийг судлах гэсэн. Тэгэхээр антропологийн дотор хоёр их том одоо юу байгаа салбар байгаа. Нэг нь нийгэм соёлын хүн судлал, нөгөөх нь биологийн буюу физик хүн судлал гэдэг. Тэгэхээр нэг нь бол хүнийг нийгэм соёлын амтан болгоодсон судалдаг, нөгөөх нь биологийн амтан болгоодсон судалдаг. Сэтгэл судлал гэвэл хүний сэтгэл зүйг судлана. Түүх гэвэл түүхийн, соёл гэвэл соёлын, утга зохиол гэвэл утга зохиол ингээд салаа явчихна. Энэ бүх салбарууд тухайн үндэстний өөрийнх нь онцлогийг судалж авах боломжтой. Жишээ нь утга зохиол бол утга зохиолоороо тэр үндэстний онцлогоо яаж илэрхийлж байгааг. Сэтгэл судлал бол тухайн монгол хүнийхээ сэтгэл зүйн онцлогийг судал. Тэрийг нэгтээ илүү cross cultural psychology буюу одоо миний ойлгосноор cross cultural гэхээр ингээд crosslын гэсэн үг шүү дээ. Соёл дамнсан сэтгэл судлал гэсэн үг. Тэр нь бол илүү үндэстнүүдийн онцлогийг одоо гэхдээ харьцангуй хожуу үед гарч ирсэн маш чухал салбар. За антропологийн хувьд бол жишээ нь нийгэм соёлын антрополог нь хүний тэр нийгэм соёлын онцлог. Жишээ нь Монголын нийгэм соёлын антрополог бол Монголын соёлын онцлогийг судлах гэдэг шүү дээ. Монголын биологийн антрополог юм уу физик антрополог бол тэр биологийн талаас нь онцлогийг нь судлах жишээ. Ингээд салбар болгон өөрийнхөө чиглэлээр тухайн одоо хүний үндэсний ч юм уу онцлогийг нь судлах нэ. Энэ дотроос хүний онцлогийг нь таслаад авчих. Яг тэгэхээр үндэстний онцлог гэвэл түүхэн орн, соёл нь орн, одоо газар зүйн орн тэгвэл газар зүйн онцлог гэж хүртэл гарч ирнэ шүү дээ. Байгаль цагуурын онцлог гэж гарч ирнэ. Ингээд хүнээсээ салсан өөр олон зүйлүүд гараад явчих юм. Тэгэхээр илүү хүнээ энэ дотор нь тасалж аваад ярих хэрэгтэй боллоо. Таны асуулт бол магадгүй илүү хүндүгэ хандж байгаа болов уу гэж бодож байна. Үндэстэн гэдэг чинь хүнийг хэлээд байна шүү дээ. Тэнгүүт үндэстний онцлог гэвэл хүнээрээ авч хэлэх юм бол нийтдээ хүмүүс нь ямар онцлогтой гэдэг асуудлыг ярих гэдэг. Монгол хүний онцлог гэвэл бидний чинь 3,500,000 хүн байна гэвэл 3,500,000 хүний дунд байдаг түгээмэл онцлогийг ярьж эхэлж байгаа. Дундажлаад гэх үг түгээмэл. За 3,500,000 биш юм гэхэд дийлэнх олонх нь иймэрхүү байгаад байна гэж гарч ирэхээс биш 3,500,000 ийм гэж гарч ирэх боломжгүй. Миний түрүүний хэлгээд байдаг герман хүн 3 сая хичнээн сая германч байдгийн бүгдөө цагаа барьдаг. Хэдэн сая англи хүн байна бүгдөө хүүтэн хүндий гэж дүгнэх боломжгүй байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэр хүмүүсийнхээ төлөөллийг нэг санамсгүй байдлаар төлөөллийн зарчмаар одоо хүмүүс хэдэн хүн чинь сонгож аваад тэр хүмүүстэй одоо ямар зан төлөв, зан суртахуун хамгийн дийлэнх байна гэдгийг гаргаж ирнэ гэсэн. Тэгжээж энэ хүмүүсийн дийлэнх нь ийм онцлогтой байна гэдэг зүйл рүү явна. Жишээ нь герман хүмүүсээс ингээд 1000 хүний судалгаа хийгээ бодоход тэр 1000 хүний хэдэн залхуу байна. Эсвэл хэдэн цагаа барьдаг вэ гэдэг асууж байна. Та хэрэг цагаа барьдаг. Тэгэхэд тэр 1000 хүний магадгүй 50-аас дээш хувь нь магадгүй тэрнээс дээш 80% би бол яг цагтаа байдаг шүү. За нэг цөөхөн нэг 5-10 хүн нь цөөхөн хувь нь 5-10% ч юм уу гэвэл тэр бараг 80-95%-тэй германчууд цагаа барьдаг юм байна гэдэг дунджилж гарч ирэх гэдэг шүү дээ. За гэтэл цагаа барьдгуучүүдийг асууя. Нөгөөдөлөөс тэгэхэд авич бараг цагаа барьдгуу даа гэд тэгсэн нэрэн одоо магадгүй 50% хүрэхгүй цагаа барьдгуу дандаа хоцорч ирдэг гэвэл тэр үндэстэн цаг барьдгүй байна гэдэг онцлогтой гарч ирнэ. За дараагийн нэг зүйл. Энэ онцлог нь түрүүн та бас асуултанд асуусан. Энэ онцлог нь хаана байдаг юм бэ? Энэ онцлогийг хаанаас сурд юм уу, төрдөг юм уу гэдэг асуудал байна. Удамштай юм уу? Удамштай юм уу? Тэгэхээр германаар жишээ болгоод үзэхэд цагаа барьдаг генийн юм уу биологийн өгөгдөл байна уугүй юу гэдгийг судлах хэрэгтэй. Энийг генетикчдээс асуух хэрэгтэй. Би бол генетикч биш. Тэгэхээр генетикийн одоо судлаачид мэдгүй тэд нар маань илүү нарийн одоо мэрэгжлийн улсууд байгаа бах. Хүнийг цаг бариулдаг генийн өгөгдөл байна уу? Генийн хэв шинж байна уу гэдгийг судлаад тэгээд нөгөө ярилцлаганд орж байгаа 1000 хүнээсээ генийн одоо тэр чиглэлээс нь судалгаа аваад энэ одоо асуултанд хариулсан 1000 хүн дотор генетикийн хувьд цагаа бариад байдаг ген байна. Би бол хүнийг цаг бариулдаг ген гэдэг юм байгаа эсэж яхаа эргэлзэж байна. Ген дотроо? Ген дотор. Ген гэдэг чинь одоогоор генетикийн шинжилгээ ухаан бол яг биологийн антрополог, биолог дотор аль алинд нь байгаа харьцангуй хожуу үед хөгжиж эхэлсэн буюу 80-аад оноос хойш хүчтэй 90-аад оноос хойш энэ хүчтэй хөгжсөн. Тэгээд генетикийн шинжилгээ ухаанд бол одоо эргэлзүүлээд хийх юм маш их байгаа. Тэгэхээр хүний тэр онцлогийг юм уу тухайн үндэстний онцлогийг тодорхойлж байгаа зан суртахуун гэд нэрлэлж зан чанар зан суртахуун. Энэ нь
төрдөг юм уу, сурдаг юм уу гэдгийг генетикийн шинжилгээ ухаан судалж ийж бид нэр төрөлхийн эсвэл төрөлхийн биш. Хулгайчийн хүүхд тулгайч гэдэг нь шүү дээ. Нэг тийм байдаг шүү дээ. Хулгай хийлэгдэг ген гэж байдаг эсхийг генетикийн шинжилгээ ухаан хулгай хийлгээд байдаг генетик ийм тийм хэв шинж юм өгөгдөл байна гэж нотолж иж бид нэр энийг төрөлхийн гэж хэмжинэ. Зарим зүйлийг нь бол нотолчих шиг болж байгаа. Жишээ нь бол одоо жахан ингээд таргалах гэдэг ч зарим хүмүүс. Энэ бол генетик. Энэ чинь бие физиологтой шууд хамаатай. Удмаараа ингээд нэг жахан таргалах гэдэг. Зарим хүмүүс одоо энийг бол би нэг генетикч биш учраас одоо бүгдийн аль зан чанаруудыг генетикийн үүднээс нотолцсон, нотлоогүй гэдгийг би хэлж мэдэхгүй. Миний бодлоор бол би бол яг бас энэ чиглэлээр нэг судалгаа хийгээд зан суртахууны тухай судалгаа хийгээд Монгол хүнийхийг судалгаа хийгээд тэгээд өөрийнхөө хэмжээнд чадлаараа энэ зан суртахуун удамшд юм уугүй юу гэдэг. Жишээ нь тэр сангвиник, холерик гэдэг нэг тийм сэтгэл судлал дээр хүний зан төлөвийг ерөнхийдөө дөрөв ангилж байгаа шүү дээ. Энэ бол удамшиж чадах ч баг. Холерик төрлийн меланхолик төрлийн гэдэг чинь. Меланхолик гэдэг чинь жаахан удаан дуу, даруй төлөв дүү нэг иймэрхүү байж штэ. Тэгэхээр энэ бол хүний зан төлөвийг илэрхийлж байгааг илэрхийлж байгаа бөгөөд энэ чиглэлийн зан төлөвийг генетикийн үүднээс судалсан судалгааны материалууд байна. Тэгээд энэ бол илүү төрөлхийн байд юм байна. Тэгэхээр хүний бидний яриад байгаа зан төлөв юм уу, зан суртахуун гэдэг дотор миний одоогоор ойлгож байгаагаар, одоогоор шинжилгээ ухаанд мэдэж байгаагаар генетикээр удамшдаг хэсэг бүлэг зүйлс байна. Удамшдаггүй нь бас байна. Удамшдаггүй нь бас байна. Жишээ нь суралцдаг зүйл. Суралцдаг нь бас байна. Тийм учраас монголчууд яг гоёо манайхан ч их мундаг шүү дээ. Зан суртахуун гэдэг нэр томьёо байж байгаа байхгүй. Зан гэдэг нь төрөлхийн, суртахуун гэдэг нь сурдаг гэсэн утгатай юм шиг байна. Тийм учраас хүн болох багаасаа, хөлөг болох унагаасаа гэдэг чинь тухайн хүнийг хүн болгодог зүйл нь багаасаа буюу чи сурч болдог гэж хэлээд байгаа. Ер нь бол одоо би яг хариултан дээр очих гэж уучлаарай. Маш удаан хариулж ийж яг таны асуултанд одоо хариулах гэж байна. Хүн гэдэг бол нэг талаасаа биологийн амьтан, нөгөө талаасаа нийгмийн соёлын амьтан. Тийм учраас биологийн соёлын хоёр хүчин зүйл биологи гэдэг нь генетикийнхээ хэлж гин гэж бодъё. Хоёулаа тухайн хүний хүн болоход маш чухал нөлөөлнө. Хурдан удмын унаг бай. Биологийн үүднээсээ хурдан. Гэтэл уяа соёлгыг тааруулахгүй бол магадгүй хурдлахгүй гэдэг нь тэр суртахуун буюу нийгэмд сурж авч байгаа зүйл. Тэрэн шиг магадгүй зан суртахууны хувьд ямар ч юм төрцөн хүн байлаагаа ботход тэрийн нийгэмдэр төлөвшүүлж цааш нь авч явж иж одоо тэр хүний мөн чанар бүрэлдэнэ. Тэгэхээр аль нь чухал үүрэгтэй. Аль нэгийг дутааж болохгүй. Тэгээд манай Монгол Улсын их сургуулийн генетикч Одгөрлөгийн залуугийн нэг ярилцлага байсан ийм подкаст. Тэрэн дээр ген унтдаг гिचүүд би нэр төвийг нь буруу ярьж иж магадгүй шүү. Яг генетикч хүн биш шүү. Унтдаг гिचүү, тасалддаг гिचүү төр зур. Тэгээд юм унтаа байдалд ордог гэдгийг генетикч нотолсон байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт генний жижигхэн хувирал өөрчлөлт гарахын тулд бараг 100-аас 300 жил гिचүү нэг тийм үг хэлсэн тэн дээр. Тэгэхээр ген өөрчлөгддөг юм байна. Гэтэ маш удаан өөрчлөгддөг юм байна. Тэгээд ингээд нэгд унтдаг гэдэг нь бол тэр нэг юм итгэхгүй байдалд орчт юм шиг байна. Яагаад тэгээд вэ? Жишээ нь одоо магадгүй хурдан удмын адуугаар одоо хурдан удмын унаг байлаа. Гэтэл тэрийг уяа соёлгыг тааруулахгүй унтуулчихж байгаа байхгүй юу? Генд нь байгаад байдаг. Гэтэл уралдуулахгүй байгаа бол тэр чинь ил гарахгүй шүү дээ. Ил гарахгүй 300 жил болоход магадгүй тэр хурдан удмын генийн өгдөл тасарна. Бүр таг унтах ч юм уу. Эсвэл тодорхой унтчихагаад 30 жилийн дараа, 40 жилийн дараа, 100 жилийн дараа нөгөө удмын адууг уяа соёлгыг тааруулаад бэлдээд эхэлбэл сэрнэ. Тэгэхээр би бол ген ингээд унтдаг сэрдэг. Тэрэн шиг тэгэхээр энэ бол юг харуулж ийм нөхөр нийгэм соёлын буюу суртахуун гэдэг зүйл, нийгэм соёлын хүчин зүйл генетикийг унтуулах түвшинд маш хүчтэй. Тасалдуулах гэж хэлж болохгүй байна. Унтаа байдалд оруулах, унтаа төлөвч шилжүүлэх хүртэл маш хүчтэй нөлөөлдөг юм байна гэж би бодож байгаа. Яг тэрнтэй одоо би асуултыг хариуллаа. Нэг асуулт ороод ирчихлээ. Тухайн хүнийг тэгэхээр монгол хүнийг монгол болгож байгаа хүчин зүйл нь генетикийн төрөлхийн өгөгдлүүд ч байгаа, түүнийг нийгэмшүүлж байгаа, соёлоороо дамжуулаад сургаж байгаа суртахууны хүчин зүйлүүд ч байна. Тэгээд нийлж иж одоо монгол хүнийг монгол болгох. Тэгэхээр бид нар монгол хүнийг монгол болгохын тулд генетикийн үүднээс манайхан цус гэж яриад байдаг шүү дээ. Тэрийгээ ч одоо чухалчлах ёстой. Дашрамд хэлэхэд намайг энэ монгол цус гэж байхгүй хэлсэн гэ тэр худлаа шүү. Тэр чинь генетикээ хэлж байгаа юм. Тэр чинь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Дээр нь соёл нь бас чухал үүрэг гүйцэтгэдэг гэж би хэлснийг аачаад нэг хэсэг мэдхгүй ямар улсуудын
Монгол цус гэж байхгүй гэдэг ингээ хэлсэн гээд байгаад байгаа. Тэгээд цусны тухай ярил өөр юм болно. Би шаардлагатай бол өөр үед тайлбар энэ төр ярьж болно. Гоё сэдв. Маш гоё ярилцлага яриа өрнүүлж байгаад бүр баярлалаа. Тэгээд нэг сая таны гинэ ч юм уу саваагүй ч юм уу нэг асуулт асуумаар санагдчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр та сая Монгол адуун дээр ингээд жишээг авч ирсэн шүү дээ. Тэгэхээр Монгол хүн болгоны одоо зүрх сэтгэл ингээд тийм одоо Чингис хаан те тэрнгээр өвдөгцээр ингээд бахархах тийм сэтгэл угаасаа байдаг болоо гэж би боддог. Тэгвэл одоо үнэхээр тэр бид нар тийм ген одоо байгаа гэж итгэе те. Тэгвэл яг тэр одоо тэр дэлхийн талыг тэр эзэлжсэн тэр хүний ген биднэрт үнэхээр байгаа юм бол тэрийг бид нар яа сэрэхээ тэ яаж илүү одоо хэлж байгаа. Тэ за ингэ нээлттэйгээр ингэж асуугаад. Чингис хааны генетикийн удмын хүмүүс хэд ч үлээгээд тоо байгаа. Монголд төдийгүй одоо жишээ нь хамгийн сүүлийн манай тайж язгууртнуудын алтан ургийнхны одоо ургийн бичгийг нийт бүр дэлхийд даяар нь гаргаж байгаа хүмүүс ч байгаа. Тэд нар бол ингээ алтан ургийнхан байхгүй. Нийт хүн амын дэлхийн хүн амын арай 1.1 хэдэн хувь гээг байгаа да. Би тоог нь марцсан байж байгаа шүү. Ийм том тоо байдаг. Энэ хүмүүс бол Чингис хааны одоо эсвэл алтан ургийн одоо хасар масар орж болно тийм үү? Хүмүүсийн удам байх гэдэг. За түүнээс гадна монголчуудын генетикийн одоо профайл гэж хэлдэг юм да. Профил гэж бичээд байдаг. Генетикийн профайл гэдэг бол нэг зүйл биш. Зүгтэй юм байх гэдэг байгаа байхгүй юу? Зүнхээр бодох юм бол. Эсвэл одоо профайл гэдэг компьютерээр бодох юм бол нэг профайл гэдэг нэг юм фолдер байна шүү дээ. Нэг фолдер бүхий юм байх гэдэг байгаа байхгүй юу? Тэн дотор маш олон дата мэдээллүүд байгаа. Тэгэхээр генетикийн профайл юм уу профил дотор бол маш олон янзын мэдээллүүд өгөгдлүүд байх нэ. Тэгэхээр бидний нэг таны асуулт бол уул нь бол хоёр утгатай. Нэг нь бол яг Чингис хааных, нөгөөх нь нийт монголчуудын дунд байдаг генетик профайлын одоо профайлыг хэлээд байгаа. Профайл гэдэг нь дотор нь олон юм байхыг хэлээд байгаа хэрэг шүү. Профайл гэж хэлээд байгаа. За тэгвэл энэ хоёр энийг одоо яаж сэрэх юм бэ гэдэг юм гарч байна. Энийг сэрэх тухайн асуудал ярихаас өмнө унтсан юм уу юу гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Унтсан байх боломж бол манжийн үед унтсан байх боломжтой. Чи бас нэг тодорхой хэмжээгээр нөхдүүд ингээд нөлөөлөд байна шүү дээ. Дараа нь социализмын үед бас унтуулах юм боломж байгаа. Нийтдээ бараг 300 жил. За тэгэхээр 300 орчим жил монголчуудын магадгүй генетикийн ямар нэгэн одоо өгөгдөл төрсөн тийм юмнуудыг ямар нэг хэмжээгээр унтуулсан байх магадлалтай. Жишээ нь би энийг генетик байдаг хэсгийг, генд нь байдаг хэсгийг би бас мэдэхгүй байна. Ийм нэг бадрангуй гэх юм уу, баатарлаг, дайчин ийм зансуртун. Зоригтой, эрэмгий. Энэ эрэмгий зоригтой байдал магадгүй баатарлаг дайчин энэ зан суртахуун бол миний бодлоор бол энийг өстой одоо генетикээс л асуухгүй би мэдэхгүй байна. Бидний өвдөц баатарлаг байсан шүү дээ. Бид бүгдөө тэрийг мэднэ. Дэлхийн түүхэнд бичигдээд үлдсэн. Дайчин байсан. Эрэмгий байсан. Эр зоригтой байсан. Би бас нэг яг зан суртахууны судалгаа хийсэн. Тэрийг би одоохондоо ярьж амжаагүй. Гэхдээ би ярина. Энэ жишээ нь генетикийн хувьд одоо бидэнд ийм өвлөгдсөн ген байдаг гэж үзвэл энэ бол миний бодлоор хэрвээ генетикийн одоо өгөгдөл энд баатарлаг, дайчин, эрэмгий, зоригтой магадгүй одоо хүчтэнхээтэй байх энэ зүйлс ингээд баатарлаг, дайчин гэдэг онцлог дотор орлоо гэж бодвол үндэсний онцлог хүний онцлог байх гэдэг шнэ. Энэ орлог энэ гэхдээ эмэгтэйчүүд нь ч бас байсан баха. Манай эмэгтэйчүүд бас баатарлаг байсан шүү. Тэгвэл энийг генетикийн үүднээс судлаад ийм баатарлаг дайчин байдаг генийн одоо генетикийн хэв шинж удамшдаг гэвэл энэ бол сүүлийн 300 жил бараг унтсан байх. Нөгөө талдаа яг одоо бид нар чинь баатарлаг дайчин байна гэхээр бид нар ямар сэлэн барих биш, буу барих биш, эвгүй сонин штэ энэ 21-р зуун чинь. Одоо бид нар нэг буу бариад байлддаг 90 үе дуусаагүй л байна л да. Гэхдээ бол шууд нэг хүний баатарлаг хэсэг нь таны талбар дээр илүүл гардаг байх гэж хүмүүс хэлдэг. Гэтэ үгүй болов. Тэр бол хүний дотоод зан чанар дотор ямар нэгэн асуудал дээр тийм дайчин баг. Дайчин гэдэг нь чи өнөөдөр энэ хийж авсан ажлаа гэд араас нь нүдээд зөвхөртгүү тэмцээд гардаг тийм тэмцэх чадвар шүү дээ. Би бол монголчуудад ийм тэмцэх чадвар байгаа болов уу гэж боддгийг. Энэ бол манай үндэстний нэг одоо хүний монголчуудад түгээмэл. Гэхдээ энэ 3 сая 300 мянган хүн 3 сая 300 одоо 3 сая 500-га бүгдөө баатарлаг дайчин байх боломжгүй шүү. Өнөөдөр чинь аимхан хүмүүс байж таарна шүү дээ. Яалаа гэдэг энэ чинь бүгд зөрөгтэй
байх юм бэ? Бүгд эренхий байх боломжгүй шүү дээ. Энэ чинь хүний хувийн зан характер юм чинь хувь хүний нийтийн дунджилсан зан төлөв, хувийн зан төлөв гэж бас байна шүү дээ. Тэгээд энийг ингээд аваад үзэх юм бол одоо хөрхий жаахан зориг муутай улсуудаа бид нар ч одоо яах юм? Чи Монгол биш гэдэг Монголоос хөөлтэй биш. Хүнд байхгүй. Энэ занаасаа төрцөн байж болно шүү дээ. Хэрвээ энэ төрмөл зан характер бол. Гэхдээ яг нөгөө талаасаа манай монголчууд энийг мэддэг байсан учраас хүнийг эр зөргийн хүмүүжил олгодог байсан. Хүмүүжил олгодог байсан. Олгодог. Яаж олох вэ? Яаж олох вэ гэхээр одоо энийг зарим сэтгэл судлаачид буруутгаад байдаг. Гэхдээ би энийг тийм буруу гэж боддоггүй. Эрэгтэй хүүхэд ойлж болдгоо маа. Хатуужилтай дэвчээртэй байх хэрэгтэй маа гэд ингээ ягаа. Тэр нь хүүхдийг стресстүүлдэг гэж хэлдэг. Үнэн стресстүүлдэг. Гэхдээ нөгөө талдаа эр зөргийн хүмүүжил олохыг хичээж байгаа. Хатуужилтай байхаа сургаж байгаа. Хатуужилтай байхыг сургаж штэ. Өнөөдөр бол яг байна цаг үеийн өөр урт учраас хүнд тийм их хатуужил хэрэгтэй би мэдэхгүй байна. 13 дугаар зууны үед дунд зууны үед дэлхийд даяараа хатуужил хэрэгтэй шүү дээ. Бүр эрэгтэй үедээ эмэгтэйчүүдэнд хатуужил хэрэгтэй шүү дээ. Нэг өдөр сэлмөргүүлээд ингээд байлдаад ороод ирэх чинь битүү дайн тулааны үе байлаа шүү дээ. Орондон орох завгүй олзлолдон булаалдаж байлаа гэдэг үг нь усчунд байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үед бол эр зөргийн хүмүүжил маш чухал байсан. Тийм учраас эрэгтэй хүүхдийг уйлж болохгүй яаж болохгүй ингээ айгүй бол ээж аав нь алдагт чинь юу ч болохын дайн тулааны үед өнчрөн өрөөсрөн маш хүнд амьдралыг туулж исэн байх гэдэг. Энэ үед одоо тэгэл эр зөргийн хүмүүжил байхгүй бол очиод амиа хорлчих би өгчий гэл ингээл бахна шүү дээ. Эр зөргийн хүмүүжлийг олгож байсан учраас энэ хүмүүс чинь нэг энэ бүхнийг даван туулах нэг сэтгэлийн тэнхээтэй болж гарч ирнэ дээ. Би бол тэр яг нь нулимс гадагшлуулахын тэр эрэгтэй хүн мэдээж би сэтгэл судлалын үүднээс ийм шалтгаан шинэ тухааны үндэслэл байгааг би ойлгож байна. Нөгөө талдаа чи уулахаа төртөмч уйлаалаа гэсэн үг биш шүү дээ. Яг тэр ген 300 жилдээ нэг өөрчлөгдөж болдог гэвэл тэрийг ингээд хэдэн зуун жилийн давтамжтайгаар тухайн хүнд эр зөргийн хүмүүжил, хатуужлын хүмүүжил олгох гээд бэлдэж болох байхгүй. Тэгэхээр миний хэлэх гээд гол санаа би одоо энд хэлчих. Төрөний таны асуултын хариулт баг энд орж ирж байгаа шүү. Энэ Монгол хүний онцлогийг түүх соёлоор нь дамжуулж, эсвэл нийгмээр нь дамжуулж, сургаж, суртахуун болгож хүнд өгөх гэж оролдож исэн байна. За тэгээд би Монголын түүх соёлын би ганцаараа биш шүү. Монгол хүний зан суртахууны Монгол хүний эрхэм чанар зан суртахууны онцлог гэдэг нэртэй судалгаа хийсэн. Надаас гадна 4-5 хүн оролцсон. Тэгээд Монголын түүхэн сурвалж 30 хэдэн. За тэгээд аман зохиолын сурвалж гисэр жангар хар харанхуй Монгол ардын үлгэр домог нөгөө ертөнцийн 3 зүйлдсэн үг бүгдийг нь оруулаад Монголд ирсэн жуулчдын тэмдэглэлийг оруулаад Монгол хэлний одоо тайлбар толиудыг оруулаад баахан сурвалж түүгээд Монгол хүний зан суртахууныг илэрхийлсэн бид нар чадлынхаа хэрээр 1000 гаруй хуудас бүх зан суртахууны түүхийг оруулсан. Тоолж ийн гэсэн үг шүү дээ. Тэн дотор хамгийн их эрхмэлж байгаа, хамгийн их цээрлж байгаа зан суртахууныг тоолж гаргасан юм. Тэгээд үр дүн маш сонирхолтой. Хамгийн их эрхмэлж байгаа юм уу давталтайгаар үнэн шудраг тууштай байдлыг эрхмэлсэн зан суртахуун нэгдүгээр тэрмэлж байгаа. Хамгийн олон тоотой. Чи үнэн ч байх ёстой, шудраг байх ёстой шүү. Шудраг, үнэн шудраг гэдэг нь хоёр үг юм л да нарийн ярих юм бол. Тэгвэл энэ хоёр магадгүй салахад хэцүү байж магадгүй. Тууштай байх энэ чи агуулга шүү дээ. Тийм учраас нэг үгээр нь илэрхийлээд салахад аюу хэцүү. Шудраг байна гэдэг, үнэнч байна гэдэг хоёр зүйл маш олон тохиолдолд хоорондоо холбогдоод ирж байгаа. Гэтэл зарим агуулгаар салж байгаа асуудал шудраг хандах. Тэгэхээр тэрийг үнэн чандах гэж хэлж бас арай болохгүй юм шиг. Тэгэхээр энэ үнэн шудрагын тухай асуудал бол бид нар бол нийлүүлж тоолсон л доо. Ингээд нийлүүл тоолоход бол хамгийн олон болчих. Нөгөө талдаа яг эсэргүүцэж байгаа, цээрлж байгаа нь үнэн шудраг бусыг урууж шарвахыг хамгийн ихээр цээрлж байгаа. Тэгэхээр монголчуудын хамгийн их эсэргүүцэж шүү дээ. Эсэргүүцэж байгаа. Үнэнчээс нөгөө тал нь. Тийм нөгөө тал нь. Тэгэхээр аль ч тоогоороо тоолоход хамгийн их эрхмэлж байгаа нь үнэн шудраг зам болж байна. Гэхдээ үнэн шудраг гэдгийг одоо бид нар юу гэж ойлгох вэ гэдэг нь тухайн үедээ арай өөр. Өнөөдрийн төвшөнд орчин үед бас арай өөр. Тэгэхээр тухайн үед бол жишээ нь эзэн ноёндоо үнэнч байх тухай асуудлыг маш их сургаж ирсэн баг ч. Аливаа асуудал шудраг хандах. Чингис хаан асуудал маш их шудраг хандахыг одоо эрмэлздэг. Тэгээд үнэн шудраг бол хамтдаа маш их явж ирсэн баг. Тэгээд би бол тэндээс ингээд жагсаагаа тарахад хамгийн их тоологдсон 15-ыг бид нэр жагсааж үзсэн. Бусд нь бол ингээд цөөхөн цөөх. Тэгэхэд бол хамгийн их 15 дотор бол одоо тэр Дайчин, Баатарлаг одоо миний яриад энэ зан чанарууд бол байж байгаа. Тэгээд энийг тэр түүхэн сурвалж болоод аман зохиолын сурвалжуудыг үсгэхээр маш их одоо яаж исэн баг. Сургаж исэн баг. Хүүхдээ бол зэгээгүй шудраг байхыг, үнэнч байхыг тий
дайчин баатарлаг байхыг, хатуужилтай дэвчээртэй байхыг сургаж ирсэн маш их. Тэгэхээр энэ сургамжит байна нөгөө хүн болох багаасаа хөлөг болох унаганаасаа гэдэг зарчмаар хүүхэд байхаас нь тэр Монгол хүний зан төлөвийн онцлогийг сургаж өгч ирсэн байгаа байхгүй. Тэр үед ямар генетикийн шинжилгээ ухаан байх биш, номлож сургаалаар оруулж. Тэгэхээр эндээс үзэх юм бол Монгол хүний зан төлөвийн онцлог дотор саяны миний юу гэдэг дурдсан зүйлс болоод 15 зүйл. Би одоо чижирээ нэг 15-аас санахгүй уулын санаа. Тэгэхээр лав үнэнч байх, шудраг байх тухай асуудал бол ерөөсөө нэгээр ирэмлэгдэл ороод ирж байгаа асуудал. Энэ сая таны хэлсэн энэ эрхэм чанарын судалгаа болохоор одоо олон нийтэд уншихад нийлэлтэй хаанаас олж унших вэ? Хүн болон уншвал зүгээр санагдаад. За энийгээ одоо хамгийн сул тал нь юу гэхээр энийг ном болгож хийж чадаагүй. Баримтууд нь бол 1000 гаруй хуудас баримт түүсэн. Баримтуудын задлан шинжилгээ хийсэн. Нөгөө тоолоод гаргаж ирээд. Тэгээд тухайн үедээ бол брендинг зөвлөл гэдэг Монгол үндэсний брендинг зөвлөлөө тийм зөвлөл нэг хэсэг ерхий сайдын тэгээд ажиллаж исэн. Ковидын өмнө ч үлээ хийсэн судалгаа шүү дээ. Тэгээд тэр одоо брендинг зөвлөлөөс захиалга өгөөд тэгээд одоо би нэг хэсэг судлаачтай хамт хийсэн тийм судалгаа. Энэ нь бол их сонирхолтой. Яг энийг нэг аль нэг цаг үед гарах уу? Гарах чи би одоо манай үзэгчтэй энэ бол их сонирхолтой. Яг тэгэхээр бид нар тоолж гаргасан учраас бас нэлээд магадтай. Тийм нэг сонирхолтой судалгаа хийсэн. Тэгээ энийгээ бол би бол энэ дээрээс юу гэж хардаг вэ гэхээр одоо чинь англичууд хүйтэн хүндий энэ төр гэдэг юмнууд байна шүү дээ. Германчууд, японочууд тэрэн шиг Монгол хүний зан төлөв бол одоо мэдээж үнэн чудраг байдаг нь генд байдаг гэдгийг би мэдэхгүй генетикчнээс асуух хэрэгтэй. Нийгэмдээ бол эрхмэлж ирсэн зан суртахуун байхгүй. Монголчууд юу эрхмэлж ирсэн? Чудраг байхыг үнэнч байхыг эрхмэлж ижээ гэдэг дүгнэлт бол тодорхой болж байгаа. Тэгээд чудраг байх үнэнч байхыг генетиктэй ямар байхаас үл хамааран хүн болгон тулгаж ирсэн байхгүй. Тэгэхээр энэ хоёр өөр төвчний зүйл болчихж байгаа. Нэг нь бол соёлын хувьд, нийгмийн хувьд, нийгэмшний хувьд тухайн хүнд энэ бол Монгол үндэстний барих ёстой зан суртахуун шүү. Чи ингэж Монгол хүн гэж хэлэгдэн шүү. Чи шудраг биш бол Монгол хүн биш шүү. Монголын алдмар болно шүүгээд тэр зан суртахууныг нийгэмдээ төлөвшүүлээд тэр хайрцагтаа ороод хүн аливаа асуудалд шудраг үнэнч байхыг хичээнэ. Ингэж хичээснээрээ тухайн хүн ямар төрсөн байхаас үл хамааран тэр онцлогийг авна. Аргагүй шүү дээ. Нийгэм даяараа чамайг шудраг байх, үнч байхыг яадаг, тулгардаг, шаарддаг. Дээр нь шудраг биш, үнч биш. Одоо юу гэдэг ямар нэгэн зан төлөв юм уу илэрхийлэл гаргавал тэрүүгээрээ чи Монголын алдмар гэдэг юм руу ороод байна шүү дээ. Тэгээ нийгэм дотроо бид нар монголчуудын нийгэмд байна. Монголын алдмарт гэдэг Монголын алдсан нөхөр гэдэг юмд хаяглагдаад байвал тэнд оршин тогтноход амьдрахад хэцүү шүү дээ. Чи чинь Монголын алдсан шудраг биш нөхөр гэдэг юм явмаар орчин. Тэгээд бид нэр энэ судалгаагаа 3000 хүний асуулгын судалгаагаар бас орчин үед гаргаж ирсэн. Тэгээд баахан одоо их сурвалжуудыг ашигласан. Их сурвалжуудыг ашиглаж гаргаж ирснийг олон нийтээс асуусан байхгүй юу? Монгол хүний онцлог таны бодлоор юу юм гэмгүүт тэр хамгийн олон санал авсан нөгөө үнэн чудрагч шүү дээ. Тэгэхээр би бол энэ үнэн чудрагыг бол тэгээ манайхан үнэн чудраг гэж хамт хэлдэг. Тэгэхээр энийг зэрэгцэж авч яваад байгаа юм шиг надад санагдав. Хоёр зэрэг ойлголт хамт яваад байна. Яг хоорондоо заримдаа салдаг, заримдаа нийлдэг. Зарим одоо агуулга юм уу, зарим жишээн дээр ойлоо ингээ холбогдоод ороод ирдэг нэг болоод. Зарим жишээн дээр бол нэг нь илүү яваад байдаг, нэг нь арай бага яваад байдаг ч юм. Тэгэхээр нэг ийм асуудлыг нэгтгэж хараад бид нар монгол хэлний үн чудраг гэдэг үг орчин үг байж штэ. Тэгэхээр бид нар энийг хамтдаа авч үзэж ирсэн юм байна гэж би бол бас нэг соёл нь байх гэдэг ш. Тэгээд үгээрээ дамжуулт хүнийг бол хүний Монгол үндэсний онцлогийг гаргаж ирж. Тэгэхээр би бол Монгол үндэсний тэгээд хамгийн сонирхолтой нь юу гэхээр Монголд ирсэн жуулчдын тэмдэглэлийг аваад үзэхэд энэ үнэ чудрагыг монголчууд маш их үнэ чудраг хүмүүс байд юм байна гэдгийг бас ярьсан зөндөө гадны одоо жуулчид нөгөө Марко Поло, Плано Карпини жишээ нэг энэ хинийх дээр байдаг үлээ дээ. Нэг Персийн юм дээр байд. Энэ одоо аль сурвалж дээр гэдэг би одоо марчаад байна. Нэг араб перс гарлын нөхөр нэг болохгүй юм хийгээд зүгтааж ижээ. Тэгсэн нэг монгол хүн таарад нөхрийг бариад авч. Тэгсэн тэр их баян хүн одоо Рашид Аддин дээр байд юм болоо. Нөгөө зүгтааж яваа хүн. Маш их баян хүн. Тэр хүнд би танд маш их алт мөнгө өгье. Намайг тавиад явуулчихъя гэсэн. Гүй эн чин одоо та болохгүй юм хийгээд зүгтааж яваа хүн. Тийм учраас та надад ямар их хэмжээний дэлхийн бүх алт эрдэнэсийг амласан ч гэсэн би таныг барьж яваачиж энд тушаана гэж байгаа байхгүй.
Нэг талаасаа энэ бол ноёндоо үнч байгаа байдлыг харуулж байгаа шүү. Нөгөө талдаа буруу юм хийцэн хүнийг одоогоор авилга өгөх гээд шүү дээ. Би энэ буруу юмны эсрэг бол ингээд зүгээр одоо бидний өнөө цагийнхаар бол эсүүлдэх үү гэж байгаа шүү дээ. Эсүүлдэх үү хийх нь би бол буруутай эвлэрч байгаа хэрэг учраас таныг би барьж аваач. Тэгээд тэрэн дээр Оршид адиных тэр үед бол хинийх тэр үед юм л да. Энэ монгол хүн маш их тийм шодрох хүмүүс. Буруу зүйлийг зүгээр ингээд төвчөө хараад байдаг биш. Буруу зүйлийн эсрэг маш их дэмждэг. Тэгэхээр монголчууд өөртөө дүгнж байгаа олон гадны хүмүүс монголчууд яг дүгнж байгаа зүйлсүүд байж байгаа. Тийм учраас бид тэр олон Монголд ирсэн нөгөө судлаачид жуулчдын тэмдэглэлийг бүгдийг бас араа. Тэд нар чинь Монголд ирээд нэлээд хэдэн жил болоод Марко Полоч байх юм уу те. Тэд нар чинь харна ш тань монголчууд ийм их сонин зан характерны онцлогтой эд баялгын шунд өгч байгаа. Нөгөө нүүдэх учраас тэр чинь ямар аваад нүүлтэй биш. Тийм их сонин зан суртахууны зүйлс маш их байгаа. Жишээ нь Чингис хааны зан суртахуун дээр гэдэг юм бол тэр чанчин бомбууд бичсэн загтал дээр байж байгаа шүү дээ. Би бол тэр адуучин хончинтойгоо адилхан идэж уудаг өмс зүүдэг ялгараад байдгүй. Манай язгуурчнууд нь яг хэвдэ юуны Жамуухын алтан бүс энтергээл байдаг байсан болохоос Чингис хаан бол өөрөө эд баялгаас нэлээд хол маш их тийм эгэл хүн байсан байдаг. Тэрүүгээрээ ч хүмүүсийнхаа одоо ард иргэдийнхаа хайр сэтгэлийг нэлээд их татдаг байсан болов уу ч аль болох эгэл байх гэдэг шүү дээ. Тасраал нэг их алтан дунд умбаад байхгүй. Нэг их одоо их зан гаргаал, нэг их одоо юу гэдгийг баян тарган ихс дээцээрээ одоо гахуулаад ард иргэдтэй ингээд байх чинь бол буруу байхгүй юу ер нь. Тэгэхээр тийм зан суртахуун чинь Чингис хааны зан суртахуун ч гэсэн ингээд харагдана. Энэ бол нөгөө бас л монголчуудад байдаг зан суртахуун шүү дээ ер нь бол. Тэгэхээр би бол энэ баатарлаг, дайчин, үнэн, шударга энэ төр бол одоо монголчуудад бас байдаг. Одоо ч гэсэн бид энийг ярьдаг шүү дээ. Монгол хүн бол нэг ийм, монгол эр хүн ийм, монгол эмэгтэй хүн ийм гэдэг. Энэ бол зан суртахууныг биднэрт өгөөд өвлүүлээд үлдээсэн хэрэг. Зүгээр энийгээ бид нар цаашдаа яаж авч явах вэ? Гэхдээ миний бодлоор бол миний судалгаад илүү их тийм тоон материалуудыг жагсааж агаад магадгүй бас аль болох шинжлэх ухааны үндэстэйгээр зүгээр ам дамжаад хэлээд байх бол нэг хэрэг. Яг нэг юм шинжлэх ухааны үндэстэйгээр тодорхой хэмжээгээр гаргаж ирж нотлохыг оролцсон судалгаа болсон болов уу гэж би одоо энэ судалгаа боддог. Эрдэм шинжилгээ судалгааны ажил тийм амар бас гарч ирэхгүй л дээ тий. Гэхдээ бас аль болох хурдан гарч ирвэл айгүй олон монгол хүмүүс өөрөө танихад бас үнэ. Энэ бол маш чухал. Өнөөдөр бид нар энэ нөгөө түрүүн эргээд таны хэлсэн лөө ороход олон соёлын давлгаан дунд байж штэ. Энэ дунд бол бид нар өөрсдийнхөө шинжлэх ухааны үндэстэйгээр өөрсдийнхөө одоо соёл, зан суртахуун, элдв зүйлийг таньж мэдээд түүнийг аль болох өвлүүлэх гэж оролдох нь бол зөв хэрэг л дээ. Нэвтрүүлгийнхээ агуулгаар буцаад очие гэж бодож байна. Go Global гэдэг дэлхий рүү гарья гэж байгаа. Тэгвэл за би өөрийнхөө аливаа нэг бүтээгдэхүүнээ те дэлхий рүү ингээд олон улс руу ингээд гаргая гэж ботход тэр хүнд ямар одоо ингээд зан авир суух хэвээр байвал одоо зайлшгүй хэрэгтэй гэж. Гэхдээ одоо нөгөө саяны шулуун шудраг үнэнч тууштай гэдэг энэ монгол хүнийхээ зан арин шиг бид нар дэлхийд гаргах хэрэгтэй гэж би бол бодож байна. Яаж брэнд гэж гаргах хэрэгтэй. Одоо чинь Япон хүн өөрсдийгөө ингээл ажилсаг цэвэрцгээл гаргаж штэ. Тэрний хөлөмгийн тэмцээний дараа бүгдөө очиод ихэнх үзэгчид гараа явуулсан. Тэгэхэд хэдний Японууд ууд барьсан лого түгэл явж штэ. Тэрэн шиг бид нар бол одоо ууланд бол дэлгэж харуулмаар байна. Үйлдэлээрээ улсан зөвхөн нэг ерөөсө бүгдөө нэг монгол хүнч тэр нэг зорилготой болоод одоо чинь гадаад ажиллаж байгаа монгол хүмүүс бай. Солонгос ч юм Америкт ажилсаг хатуужилтай тууштайгаар бол монгол хүний зан чанарыг тодорхойлж шít. Энэ мөн шít. Одоо ингээд би ч гэсэн ялгаагүй Европод, Америк, Англид энэ төр зөндөө байсан монголчуудыг ажилдах айгүй сонирхолтой, дуртай. Солонгос ч гэсэн тийм байна. Америкс ягаад монголчууд ажилдсан? Гэхдээ Монголдоо болохоор залах уу гэдэг ааш би нэгэ. Яг хөө энд ирэхээр нөгөө дасан газрын давуу зүйл ингээд цалин мөнгө нь бага болохоор тэгдэг ч юм уу. Ингээд олон шалтгаан түнд нөлөөж болно. Гэхдээ яг тулаад ирэхэд монгол хүн бол ажилсаг одоо юу гэдэг би бол илүү төвчээртэй хатуужилтай ажилсаг гэдэг нь ч орох. Тэг би бол илүү тэгэд авиас чадвартай. Тэр ямар ч ажлыг очиод хийсэн манайхан хийдэг байхгүй. Би одоо бүр мэдчихээн. Жишээ нь ажилд орох гээд олдохгүй бол гадныхан бол юу гэдэг вэ гэхэд ийм ажил урд нь хийжсэн нөгөөд манайхан хийж чадаагүй байсан ч гэсэн тулж ирээд би хийжсэн гэж хэлээд ортдог байхгүй. Тэгээд дорн сурна. Тэгэхээр тийм юмыг их амархан сурах одоо чадвартай. Би энэ нэг монгол үндэсний онцлог ярьж байгаа юм чинь нэг ярьч. Энийг Францын англи доктор хамгаалсан нэг залуу хүн судлаач эмэгтэйгээ доктор диссертацаар байж байгаа. LSE
London School of Economics and Political Science гэдэг Лондонгийн нэг их сургуулийн салбар сургууль дээр антропологийн доктор болсон. Манай Дундгов аймгийн Хулд суманд хийсэн судалгаа. Энэ хүн болохоор цэцэрлэгт Монгол хүмүүсийн хүүхдүүдэд хүмүүжүүлэх одоо онцлогийг судалсан байна. Тэнгүүт бид нар болохоор хүүхдүүдэд яаж сургадаг вэ гэхээр даган дуурайлгад сургадаг. Харж агаад хийгээд өөрөө сур. Үлгэрчилж. Барууных болохоор яадаг вэ гэхээр нэг бүрчлэн детальчилж зааварчилгаа өгдөг. Instruction гэж хэлдэг. Instruction гэдэг бол одоо зааварчилгаа өгөх нэг бүрчлэл. Энэ сургалтын instruction буюу зааварчилгаа өгөх, үлгэрчилж буюу даган дуурайлгаж сургах хоёрын маш том ялгаа энэ хүн бичсэн. Instruction өгөх буюу зааварчилгаа өгөхөөр нөгөө хүн бидний юм аваад байт юм байна. Одоо чи ингэ гэдэг нэг бүрчлээ ингэж ахаар нөгөө хүн өөрөө тархин ажилладаг юм байна. Дуурайж байгаа хүн бол жаахан харс гээд юм уу дагаах дуураас гээд ингээд ах шиг байна гээд өөрийнх нь оролдлого, хичээл зүтгэл, өөрийнх нь одоо бүтээл сэтгэлгээ илэрдэг юм байна. Ингээд бүтээл сэтгэлгээ нь илрээд байх тусам тухайн хүн тухайн юмд суралцах чадварыг олж аваад байт юм байна. Өөрөөр хэлбэл бид нар юм заах биш альва зүйлд сурах чадварыг сулгаж өгмөр нь шүү дээ. Тэгэхээр монголчуудын уламжлалт энэ одоо сурах чадварт сургадаг. Өөрийнх нь бүтээл сэтгэлгээг цаанаас нь ингэж өдөөж өгдөг. Чи өөрөө хийгээд бүр хийж өгөхгүй. Хэлж өгөхгүй байхад нөгөөдх нь оролцоороо байгаад чи ингэдэм юм биш. Тэгээд ард нь гарчдаг. Оролцоороо байгаад тэрийг сурчхаар эргээд мартдаггүй. Дээр нь аливаа зүйл сурах чадвар нь өндөр болчтой юм байна. Тэгэхээр энэ бол монголчуудын магадгүй сурах нэг онцлог багхгүй. Хүүхдээ сургах нэг онцлог. Бүх юм дээр онцлог харагдаж байна шүү дээ. Хүүхдээ хүмүүжүүлэх, сургах нэг онцлог нь харагдаж байна. Энэ бол Монгол үндэсний онцлог мөн үгүй л мөн. Энэ бол өнөөдрийн монголчуудад хамгийн их хэрэг болж байгаа. 90-ад оны үед бид нар яаж ийсэн бүх юм бэлэн биш байлаа шүү дээ. Ойд шийдвэл би одоо готлох хувц хамаг юм л ойдог байсан. Яах юм тэр ч одоо шинээр гараад ханаас готлах вэ? Тэр мөнгө нь хааваа хамаг юмгаа нөхөхийн нөхөөл, оёхын оёол, хатахын хадаал, үтхийн үдэл ингээл явдаг байсан. Яадгийн өөрөө сурж. Өнөөдрийн Монголд одоо олон улсад дэлхийд дээр гараад янз бүрийн салбарт ажиллаж байгаа монголчууд бол энэ монгол хүний монголчуудын одоо үр хүүхдээ сургах өрмөц онцлогийн үр дүн болов уу гэж би бол боддог. Тэгээ тэр эмэгтэйгийн судалгааг би бүр бүтлэн уншсан цэг таслалгүй айгүй гоё Монголын нэг онцлогийг гаргаад ирж байгаа байхгүй. Тэгээ энэ бол бидний одоо магадгүй таны төрний асуугаад байгаа монгол үндэстний одоо хүүхдээ сургам хүмүүжүүлэх нэг өрмөц арга бол энийгээ бид нар одоо алдах гээд нөгөө барууны энэ зааварчилгаа чинь хэцүү юм байна гэд энэ стандарт руу явж штэ жишээ. Ингэж бид нар үндэсний онцлогынхаа юмнуудыг юм уу давуу тал ачилбогдлаад алдах эрсдэлд ороод байгаа хэрэг л дээ. Хүүхдээ сургах гэснээс та хүүтэй те? Хүүтэй. Тэгээ хүүгээ та ер нь яаж сургаж байна? Ямар зүйл дурлуулж байна? Яас хэцүү асуулт. За миний ээж хоёр бол намайг бас нэг сургасан. Тэгэхдээ энэ ээж хоёр намайг сургасан явдал бол монголчуудын дунд бас түгээмэл байдаг болов гэж би боддог. Түгээмэл байдаг уламжлалаар бол ер нь бол дураар нь байлгасан. Энэ одоо ингээ дураар нь байлгана гэхээр нэг бодлын эрхийн балаа болоод ингээ балаа юм болчих гээд шүү дээ нэг талын. Нөгөө талын маш их бас өөр юм гэсэн давуу талтай. Дураар нь байлгана гэдэг бол тэр хүн ингээд 9 шидийн хийж үзээд өөрийнхөө дуртай зүйлийг орлож авах нөгөө хүүхдийн эрх чинь жинхэнэ утгаараа тэнд хэрэгжиж байгаа. Хөтөлж аваачаал чи нэг заавал тэг гэдэг байгаа ш. Ер нь бол монголчууд нэлээд тийм бас нэг чи юу хийх сонирхохоо ингээд нэг өөр дураараа олж аваа гэдэг тийм эрхчлөөг нээж өгч байгаа. Нөгөө тал дээр дураар нь байлгана гэдэг бол тухайн хүүхдийн тийм эрэл хайгуул хийх бүтээл сэтгэлгээ ч юм уу хөгжих болов гэж би бол тэгж ойлгож байна. Тийм ээ ээж аав маань бол намайг дураар нь байлгасан болов гэж боддог. Гэхдээ нөгөө дураараа дургид лун чөмгөрөө жиргэн гэдэг шиг нөгөө буруу эрхэлсэн хүүхэд бохын хүзүүнээс хэцүү гэдэг шиг бүр буруу тишээ явууч бол бас болохгүй. Энд тэгэхээр нэг тийм хим хэмжээ байгаа. Тэгээ азар би арайч тийм буруу тишээ явчаагүй байх гэж боддог юм. Хүүхдээ бол би үндсэндээ одоо яг л дураар нь өөрийнх нь юу сонирхож юу барьж авах нь гэдгийг нь ажигласгээд аль болох өдөр тутам өглөх биш. Гэхдээ нэг удаа хэрвээ буруу юм хийвэл нэлээд магадгүй ойлголтол нь тодорхой хэлж өгөөд
ойлгуулах байдлаар л хүмүүжүүлээд байгаа юм болов уу гэж би боддгийн. Хүүхэд бол өөрөө нэг гин буруутай зүйл хийгээд тэрийг биеэрээ мэдрвэл эргэж тэр буруу чи ингэсэн энэ өстой болохгүй штэ гэдгийг их сайн ойлгуулж өгвөл дахиж давтах нь илүү бага байд юм болов уу гэж бодож байгаа. Би бол одоо нэлээд тийм нээлттэй харьцдаг үдэг. Маш нээлттэй харьцсан да. Надад бол одоо хэцтэй байлээ. 16-тай. Тэгээд маш нээлттэй харьцаад ер нь бол юмаа болохгүйгаа маш сайн ярьдаг. Тэр нуугаад байх бол сайн хэрэг биш. Нууж яваад буруу зүйл рүү юм руу орчуул яах юм. Тэгээд нэг удаа буруу зүйл юм хийх гэж хахад нь сайн ярилцдаг улсууд ч ой тоонд нь суутал нэг сайн ойлгуулад өгч. Олон удаа давтаж хэлэхтэй үр дүнтэй биш. Сайн ойлгуулж хэлэх нь их үр дүнтэй юм шиг л бол надад бол санагдтыг. Тэгээд надад тодорхой жишээнүүд биелдэ. Тэгэл харахад бол нөхөр бол ойлгоцсон тэрийг харахад бол нэг сайн ойлгуулчихад бол давтахгүй шинжилж. Одоо жишээ нь үгдгийн өрөөгөө цэвэрлэх хэрэгтэй гэдэг ч юм уу, цэвэрхэн суух хэрэгтэй гэдэг ч юм уу. Одооны хүүхдүүд яхах хэцүү шүү дээ. Тэгээд харьцангуй гайгүй шүү. Ер нь бол Ажиллаж шүү, үр дүнтэй шүү гэж. Яагаад те би бол нэг өглөөд хүүхдийг их өглөөд ингээд дахаар хүүхдийг залхаачаад байх шиг байд. Уг үнгүйдээ да. Уг үнгүйдээ. Нэг сайн ингээд нэг жишээгээр ч юм уу наа чи юм штэ гэд чи өөрөө мэдэхгүй да. Чи цэвэрхэн бах муухай бах чинь цэвэрхэн бах бохор бах заван бах чинь чиний л хэрэг штэ. Тэгээд чи өөрөө ямар байгаа тэрийгээ тэгээ чиний сонголтын хэрэг штэ. Тэгэл бид нар чинь том болоод тустаа гарчин те. Тэгэхээр чин өөртөө сонголтыг үлдээчихэд гэхдээ айгүй гоё нэг тийм жишээгээр ингэчүүлгээд тэлчүүл болчдөг. Чи нэг өдөр ингээд би гэртээ ороод ирсэн нөхөр бол ингээд унтлахны өрөөнд найзуудтайгаараа суудсан орон дээр ингээд бараг илжил найралцсан чипснээс тайцсан. Тэгээ намайг уучлаарай гэж гарчиж байгаа. Тэгээ би бол хэлсэн байхгүй. Үгүй чи яаж байгаа хүүхдүүд найзууд нь ирж болно те. Гэтэл ингээд ээж авахаа ч юм уу өрөн дээр нь ороод орон дээр нь гараад ингээд найрлаа сууж ах чинь ямар эвгүй штэ тий чинь. Тэг хүний эцэг ихэд хүндэтгэлгүй хандж байгаа ч юм шиг тэр айлын гэр орон хүндэтгэлгүй хандж байгаа ч юм шиг том өрөөнд нь ч юм уу тэр хүүхдийн өрөөнд ч юм уу сууж байгаа л гараа л та тий. Тэгэд би нэг удаа тэгээ хэлж ирсэн. Тэгсэн чинь дараа нэг найзандаа явж хонох гээд явж тэгсэн чинь эцэг хоёр нь байгаагүй. Хар өрөө тавхад ирлээ нөгөөх нь. Гэхдээ ижил унтаад өвтөд гэсэн чинь үгүй унтах гэсэн чинь бас яг буудан дээр унтаа тэр нь хойлоо найзтайгаа ингэж яагаад бас нэг болсон гүч хэл нэг юм яриад ирлээ. Багтахгүй байлаа. Гэхдээ тэгээд өөр оромор байхгүй юм гэсэн. Үгүй энэ айлын эхнэр нөхөр хоёрын байхгүй байсан ч гэсэн те ээж явахын орон дээр унтах эвгүй штэ гэж. Надад тэргээ хэлж байгаа байхгүй. Би тэгээд айгуу сайн оржтой. Тэгэхэд зүгээр найзтайгаа нарийнхаа орон дээр хэлж унтжгаад өглөөр туцаад хүрээд ирсэн байхгүй. Гэхдээ ээж аав нь байхгүй чинь орон одоо гэсэн чинь өө айлын ээж аав орон дээр унтах муухай штэ. Гингүүт миний яг хэдэн жилийн өмнө хэлж ирсэн над яг ороод айгуу сайн авдсан байж тээ. Нэг ганц удаа хэлээ ойлгуулчих чи ийм үр дүнтэй юм байж тээ гэж бодогцсон. Заашаа зөндөө олон эцэг эхчүүд дээрс үзжил байгаа тэгэл бас сайхан гоё өгөөчтэй болж байна. Тэгээ одоо хүн судлаач хүнтэй уулзсан болохоор бас эргүүлээл хүний зан суртахуун юмнуудыг асуумаар байна. Асуултууд бас байгаа талаа. Тэгээд дараачийн асуултны юу вэ гэхээр одоо туйлын үнэн гэж нэг юм байгаад байна. Туйлын үнэн гэлтэй. Одоо ингээл бид нар чи бие нэгэ минийх зөв чинийх буруу гэл. Тэгээл нэг хоёр туйл руу ингээ очиж жаал гэдэг те. Гэтэл одоо нөгөө хүн чинь ингээд аливаа нэг туршлагаар олж авсан хувь хүн туршлагаар олж авсан зүйлийг тэрийг одоо туйлын үнэн мэдрэмжтэй ирж ярьдаг юм те хайрлах зовох гэл. Тэгэл би тэгсэн болохоор энэ бол үнэн гэл. Тэр хүндээ одоо үсэхгүй шүү дээ. Тэр хүндээ үнэн байгаа. Тэгээ яг одоо нийгэм соёлын үүднээс яхад бол туйлын үнэн гэхээсээ илүүтэй олон үнэн зэрэгцэн оршдог гэдгийг одоо гаргаж ирд юм болоо гэж би ойлгосон байхгүй юу нийгэм соёлын үүднээс яхаа. Тэгэхээр таны хувьд болохоор энэ туйлын үнэнгийн талаар ярь. Айгу хэцүү асуулт байна. Хамдиж амархан асуулт асуухгүй л баг л та.
туйлын үнний Яг би уучлаарай. Ингэж байгаа. Ерөөсөө нөгөө нэг гол асуултын маань зорилго юу вэ гэхээр одоо нийгэмдээ би бинийг айгу буруутгах хандлага их гарч ирээд байгаа байхгүй тий. Ингээд би бинийг одоо зүгээр ойлголцоод ингээ өмөрөх зүйлээг тий. Ингээд хит их буруутгаа ч юм уу зарим талаараа нэг өсөн дайсан болдог ч юм уу тиймэрхүү юм байна шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр хин юу н ямар байр суурьтай байвал зөв юм бэ гэдэг талаас нь асууж байгаа шүү. За энэ их хүнд асуулт асуулаа. За ийм үнний тухай тэр тусмаа туйлын үнний тухай асуудал бол философт маш их яригдсан. Буддын философч маш их яригдсан. Ер нь бол ийм философик асуулт байхгүй. За тэгээд энэ дээр туйлын үнэн гэж байхгүй юм байна, нэг үнэн гэж байхгүй юм байна гэдэг ингээд зөндөө юм яригддаг. Гэхдээ би бол үнний тухай асуудлыг ингэж боддог. Үнэн гэдэг зүйл одоо англиар бол ангилж явахад контекст гэдэг нэг юм байдаг. Одоо хам бичвэрч гэж бид нэр орчуулдаг. Тухайн нөхцөл болгонд өөр. Үнний тухай асуудал. Ямар тохиолдолд ямар асуудал дээр үнний тухай асуудлыг ярьж байгаа вэ гэдэг бол туйлын үнэн гэдэг зүйл байх уу байхгүй юу? Эсвэл энэ дээр олон үнэн оршоод байна уугүй юу гэдэг асуудлаас хамаарч. Тэгэхээр бид нар бол миний бодлоор туйлын үнний тухай асуудлыг ярихдаа ямар сэдвээр яригдж байгаа вэ гэдгийг илүү их бодох ёстой байна. Тэгээд энэ дээр туйлын үнэн байж болох уу болохгүй юу? Эсвэл энэ дээр туйлын үнэн байх боломжгүй олон үнэн байх юм уу гэдгийг харах хэрэгтэй болов. Би бол зарим асуудал дээр туйлын үнэн байгаа гэж бодож байна. Зарим бол ингээл нэг хүн буруу зүйл юм хийчих. Тэр хүний гин буруутай шүүхээр нотолж байна. Тэгвэл тэр чинь одоо үннийг нотолж байгаа хэрэг шүү дээ. Би бол тэгж бодож байна. Тэгэхээр энэ сэдвээс хамаарна. Нөхцөл байдлаас хамаарна. Жишээ нь бол шүүхтэр очисон кейс байлаа гэхэд одоо хэн нэгэн хүн буруутай үйлдэл хийжээ. Тэр хүний буруутай үйлдэлийг шүүхээр тогтоох гэж байна. Тэгвэл тэр буруутай үйлдэл хийсэн нь үнэн үү үгүй юу гэдэг асуудал гаргах. Нөгөө хүн гүрийгээ суугаад байна. Гэтэл тэр мэргэжлийн байгууллага нь тогтоогоод буруутай гэдэгт нь тодорхой хэмжээгээр ялж шийтгэл ч юм уу өгж штэ гин буруутайг тогтоох. Энэ дээр бол тэр үннийг тогтоож л байгаа хэрэг штэ. Гэхдээ мэдээж шүүхтэр байгаа бүх хэрэг биш бахал да бас шүүхтэр байгаа зарим нэгэн хэрэг эдрэттэй хэрэгүүд эрхийг үүсэхгүй. Гэхдээ ихэнх хэрэгт одоо гин буруу гэдэг бол тэр бол үннийг одоо бас тэн дээр бол туйлын үнэн гэдэг зүйл харагдах боломжтой байхгүй. Гэтэл зүгээр одоо магадгүй хоёр хүн шүүх мөнхийн асуудал биш ямар нэгэн асуудал дээр маргалдъя гэж бодъё. Тэгээд нэг аягийг ингээд тавьчих. За энэ аягийг ингээд тавихаар энэ дээр ямар асуудал гарч байна вэ гэхээр энийг одоо таны өнцгөөс ингээд харуулах гэдэг. Энэ аягийг таны өнцгөөс харахад бариулгүй харагдаж байгаа зү. Тийм. Миний өнцгөөс харахад бариултай харагдана. Энэ өнцөг танд хизээч харагдахгүй бол та зөвхөн энэ өнцгийг харсаар байгаа дуусвал энэ таны хувьд үнэн шүү дээ. Туйлын үнэн нь бариулгүй шүү дээ. Миний хувьд туйлын үнэн нь бариултай шүү дээ. Тэгтээ яг одоо ингээд нийгэмдэр бид нар ингээд ямар ч насны ямар ч одоо боловсролтой хүмүүс ингээд оршин амьдарч байгаа зэрэгцэн тэгэхээр нэг ийм зүйл байгаа байхгүй юу. За би тэрийг хараагүй байж болно шүү дээ тий. Тэгтээ нөгөө нэг яриад байгаа хүнийг ийм байх боломжтой шүү гэдгийг нэг юм ойлгох тийм ухамсарч гэдэг юм тий. Тийм зүйл бас. Одоо нөгөө зааныг уртлаас нь барьж үтсэн, сүүлийн барьж үтсэн гэдэг нэг юм чихийг барьж үтсэн гэдэг нэг юм байгаа шүү. Тэгэхээр энэ дээр туйлын үнэн гэдэг бол тухайн хүний хувьд аль өнцгөөс харж ямар мэдээлэлтэй байж яаж ойлгож байгаагаас хамаарат байгаа. Тэгээд тэр хүний өнцгт хүндэлтэй хандна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ жишээ нь би чамайг нэг бариулгүйгээ төлөвлөл энэ хүнд бариул нь харагдахгүй шүү дээ энэ хүний өнцгт. Тэм учраас тэр хүний тэр өнцгийг тэр хүний буруу биш байхгүй да. Энэ хүн энэ аяг бариулгүй гэж хэлээд байгаа нь тэр хүний буруу биш гэдгийг би тодорхой хэмжээгээр ойлгож тэр хүний өнцгт хүндэлтэй хандах хэрэгтэй байхгүй. Тэр хүний үнэнд нь тэр хүний ойлгож байгаа үнэн туйлын үнэнд нь хүндэлтэй хандах хэрэгтэй байхгүй. Яг тэгэхээр тэр хүний буруу эцсийн бүлэгт биш бол таарлаа шүү дээ. Харин та яах ёстой вэ гэхээр энэ хүний талд бариултай байгаад байгаа юм байна гэдгийг нээлттэй харах хэрэгтэй. Нээлттэй. Open minded гэдэг нэг англи үг байна шүү дээ. Аливаа асуудалд нэг тийм манайхан бол уужуу хандах гэдгийг шилдэг л дээ. Сайхан томоор хандах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ бол юуг харуулж байгаа юм бэхээр хүн болгоны хараад байгаа өнцгийг өөрийнхөө өнцгийг болоод өөрийнхөө өнцгийг хүнд тулгаад байж болохгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө талдаа хүнд ямар өнцөг харагдаад байгааг ойлгодог, мэддэг байх нь зан харилцаан дээр
Өчиргүй хэрүүл маргаангүйгээр нэг талдаа Эвтэйхэн. эвтэйхэн нэг талдаа гарах тийм боломжтой болов уу гэж би бодож байна. Хүн болгон өөр өөрийн өнцгөөс харж байгаа шүү дээ. Тэгэхээр асуудалт бол манай антрополог бол энэ тал дээр харьцангуй гоё шүү дээ. Чи жишээ нь дээд монголчуудыг судалж байгаа бол дээд монгол хүн болон хувирах хэрэгтэй байхгүй. Ажил, амьдрал, бие сэтгэлээрээ. Тэгжээж тэн дээр дээд монголчууд яаж амьдраад байгааг ойлгох. Тэрнээс чи Монгол улсын иргэний үүднээс тэдийг дандаа хараад байж болохгүй. Дандаа судлаа. Тэгэхээр манай антропологийн тэр судалгааны арга зүйн хамгийн гоё нь Яаж тэгээд болох юм? Одоо болъё гэдэг чи болчихгүй шүү дээ. болно шүү дээ. Яаж Тэнд хамгийн багадаа 12 сар, урттаа 24 сар амьдарч хугацаанд хамт бай гэж хамт бай гэж байгаа. Өөрөөр хэлбэл тэр хүний оронд өөрийгөө аваач 50 гэсэн үг. Тэгээ бүр жинхнээсээ боддоор зүгээр ингээ бодлоороо биш. Чи өөрийгөө тэнд нүүлгэж аваачаад дээд Монголын малчин айлд очоод хамгийн багадаа 4 улирал суух хэрэгтэй байхгүй. Өвлийн үзээд, зуны үзээд, намрын үзээд, хаврын үзээд, малын маллаад, хоолны нэдээд. Зарим газар бүр тэндээсээ найз охин мөхөнтэй бол гэж зааж байгаа ш. Хилийн сураад. Хэрвээ чи одоо өөр хэлтэй хүн бол тэр хилийн сурах хэрэгтэй байхгүй. Чи жишээ нь төвдүүдийг судалж байгаа бол төвдөр ус цас шиг ярьдаг байх хэрэгтэй. Яг би бол хэл усын сурж яахгүй. Илүү нөө яг Монгол баруун Монголын аялалтай л ярьж байгаа юм л да. Гэхдээ тэр бол тийм хэцүү биш шүү дээ бидэнд. Тэр бүгдийг сурах хэрэгтэй гэсэн. Тэгээд дотроос нь өөрийнх нь өнцгөөс өөрийг нь судалж тайлбарлана гэсэн. Антропологийн одоо тэр оролцсон ажиглах participant observation гэдэг чинь оролцсон ажиглах аргаар судлаад байгаа байхгүй. Гадны хүний өнцгөр биш тэр дотор нь байгаа хүний өнцгөөс тэрийг судалж асуудлаа гаргаж тавих ийм арга зүй байхгүй. Тийм учраас тэр өстой юу бүр хилдгийн хүүтэн мөстэй усан дотор орж ирээд ороод зогсоод загас барьж байгаа бол чи тэх өстой гэж бүр заадаг. Хоолоо даахгүй амттай хоол идээд тэр нь чамд таалагдахгүй бол тэрийг чи идэж үзэх сурах ёстой гэж үздэг. 2024 онд Монгол улсын барилгын салбарт нийтдээ 3.3 их найт төгрөг эргэлзсэн байдаг. Үүний нэг хэсэг нь Castle Town-ы бүтээн байгуулалт юм а. Одоо ярилцлага ерөөдөө дуусах тишээ хандж байна. Одоо ингээд байгаа шүү дээ. Мундаг хүн байх хэрэгтэй мó? Хүн заавал сайн, мундаг, амжилттай байх хэрэгтэй юу? Тэгээ одоо орчин үед бол хүн болгоно нэг амжилттай байх хэрэгтэй гэл байгаа. Ер нь тийм байх хэрэгтэй юу хүн? Эсвэл зүгээр л одоо гэдэг нь болохоор мэдээж өөрийнхөө амьдралыг аваа явчихна те. Ажиллаж гин яаж нэг юм байж болохгүй юу? Заавал одоо ингээд амжилттай одоо тий нэрээ дуусгах ч гэдэм тийм байх хэрэгтэй юм. Амжилтын тухай яг таны саяны асуусан асуултанд хариулахын тулд эхлээд амжилт гэж юу вэ гэдгийг л ярих хэрэгтэй байна. Юуг амжилт гэх юм? Гэхдээ одоо ерөнхий улсын сургуулийн амжилттай төгслөө энэ ч одоо бас нэг амжилт биш юм уу? Нэг юм дуусгах чинь. Нэг юм дуусгаж чинь магадгүй зарим нэгэн хүн дуусгаагүй бол амжилт үсттэй. За оюутан болж орлоо, магадгүй оюутан болж чадаагүй хүнтэй хүмүүстэй харьцуулахад бас нэг амжилтаа да. За тэгээд нэг 4 жил сураад төгсөж чадаагүй бас нэг хэдэн хүн ангид чинь байж байгаа бол та амжилттай төгслөө гэдээ ингэж ярьж шин. Энэ бүхэн миний бодлоор бол амжилт гэдэг бол юу вэ гэхээр хүний амьдралын алхам тутамд байхаа болид тодорхой цаг үеүүдэд магадгүй заримдаа өдөр тутамч байж болно байдаг нэг тийм аливаа зүйлийг даван туулаад ард нь гарсаны үр дүн. Энэ бүхэн амжилт. Чи магадгүй одоо юу гэдгийг залхуу байлаа. Энэ нэг зүйлийг чи сурах ёстой, хийх ёстой. Оюутан байлаа гэж бодё, сурагч байлаа гэдэг. Өөрийгөө өстой нэг өстөж босна гэдэг шиг өстөж босгоод гэрийн даалгавраа хийгээд маргааш багштай гэрийн даалгаврлаа үзүүллээ. Энэ амжилт. Энэ ямар амжилт вэ гэхээр зөвхөн гэрийн даалгавраа хийсэн амжилт биш. Өөрийгөө ялсан амжилт. Миний бодлоор. Өөрийгөө ялна гэдэг бол хамгийн хэцүү бөгөөд амархан хүрдэггүй амжилт. Тийм учраас би бол юу гэж боддог вэ гэхээр хүн болгон өөрийгөө бага зүйл дээр амжилтаа олж хардаг, үнэлдэг байгаасаа гэж хүсдэг. Тэгжиж тэр хүн урагшлна. Би одоо залхуул да. Гэхдээ би өөрийгөө ингээд чирж босгоод
Тэ? За магадгүй нэг хүн жахан таргалаад байгаа гэж бодъё. Одоо хүмүүст байдаг л асуудал юм чинь тэ. Гараад гүйцэн бай, дасгал хийцэн бай, нэг 100 г хасцсан бай. Болоо. Хүн чинь нөгөө нэг урмаар тэжээгддэг амт шүү дээ, сэтгэлийн амт. Тийм учраас би бол юу гэж боддог вэ гэхээр бусданч тэр хүнч тэр өөрийнхөө баг гэсэн амжилт. Энэ миний бодлоор амжилт шүү дээ. Зарим хүмүүс тэрийг хийж чадахгүйхээр амжилт харьцуулагдахаар амжилт болдог. Энэ амжилтуудаа хүн өөрөө ойлгодог, бусд нь бас ойлгодог. Тэрэн дээр нь тодорхой хэмжээгээр уран зориг өгдөг байж ич хүн улам цаашаа явна. Тэрнээс хүн болгон магадгүй одоо миний одоо юу гэдгийг одоо Кембриж их сургууль ч юм уу би төгссөн бай гэж бод. Хүн болгон Кембриж их сургууль төгссөнөөр амжилтыг үнэлэх боломжгүй байхгүй юу? Яг би Аз таарсан байж болно мэдэхгүй. Гэхдээ хүн болгоныг тим хэмжүүрээр хэмжиж болохгүй байхгүй юу? Хүн болгон өөр. Яг би магадгүй Кембриж их сургууль төгссөн хүнд амжилттай харагдаж болно. Гэтэл тэр хүн надад байхгүй өөр нэг зүйл дээр амжилт үзүүлсэн байвал яах вэ? Тэр нь магадгүй миний хизээч хийж чадахгүй хүрэхгүй зүйл. Жишээ нь би бүх насаараа хятад хэл сурах гэж бодсон байхгүй. Энэ олон тэр бум ирж бидэнтэй ийм амаатай байна. Төгтүүдийн хэлийг сурах хэрэгтэй байхгүй. Гэтэл би хятад хэл сурч чадаагүй жилчээ сурцсан байгаа үст. Тэгвэл энэ надад миний хүрээгүй амжилтанд чи хүрсэн байна гэсэн үг. Тэгэхээр миний бодлоор ийм харьцангуй зүйлийг нэг хоёр зүйл дээр ингээд яагаад нэг хүн одоо юу гэдгийг их бизнесээр хийгээд амжилттай мөнгө олцсон бай. Би одоо бизнесийн хүн биш учраас би тэр амжилтанд хүрээгүй. Тэг хүн болгон магадгүй өөр өөрийн гэсэн тодорхой зүйл дээр ямар нэгэн хэмжээгээр амжилттай л байгаа. Огт амжилтгүй хүн гэж дэлхий дээр нэг ч байхгүй байх гэж би бодож байгаа. А гол нь юуг амжилт гэж нэрлэх үү, хизээ тэрийг амжилт гэх үү, хин тэрийг амжилт гэж нэрлэх вэ гэдэг тийм л ялгаа байдаг болов уу гэж бодож байна. За ингээд нэвтрүүлгийнхээ сүүлийн асуултыг тавья. Ер нь бол нэвтрүүлгийн дундуур ер нь одоо ингээд гадагшаа олон улс руу зорих нь ингэх хэрэгтэй юм байна. Монгол хүний зан суртахуун ийм юм байна гэдэг нэлээд гоё зүйлүүдийг маш гоё судалгаатайгаар сайхан гоё ярьлаа. Тэгээд нөгөө Новай Хараригийн билүү хүн төрөлхтний түүх гэдэг ном дээр гэсэн байхгүй. Эзэнт гүрэн болгон ингээд эзэнт гүрэн болгол ингээд мөхдөг. А тэгтээ тэрний ард үнэхээр үнэлж баршгүй өв соёл түүх ингээд үлддэг юм аа гэд хэлсэн бай. Тэр үг надад аягүй гой санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр манай монголчууд яг одоо ингээд одоо энэ эзэнт гүрнээсээ те яг юуг олж авч үлдсэн. А тэрийг яаж бид нар одоо ингэж одоо орчин үед тэрийг ашиглаж тэгэхээр бид нар юу өгч чадах вэ гэдэг асуултаар. За. Ямар том асуулт вэ? Энэ тийм богинохон хариулах асуулт бас биш ээ. Бас их чухал асуулт. За мэдээж яг монголчууд бидний хувьд бол Чингис хаан, түүний залгамжлагчид, их Монгол улс, Монголын эзэнт гүрэн бидэнд өнөөдрийн энэ улсыг үлдээсэн. Хамгийн энгийнээр бол бид нэр өнөөдөр одоо тусгаар Монгол улстай байгаа, тусгаар Монгол улсын өөрийн бие мэдэх эрхтэй байгаа нь аль нэг улсын доор ороод чи ийм хэлээр ярьж болно болохгүй, ийм хэлээр хичээллээ зааж болно болохгүй гэж хэлүүлэхгүйгээр бид нэр дураараа байгаа нэг төрлийн одоо аз жаргал, аз завшаан шүү дээ. Бас хувь заяа. Хувь заяа. За энэ гэх мэтлэнгийн олон зүйлийг ярьж байна. Гэхдээ би энэ дээр бол монголчууд бид юуг олж авсан бэ гэдгээс гадна би нэг зүйлийг энэ дээр хэлмээр байна. Тэр нь бол юу гэхээр дэлхий юу олж авсан юм бэ гэдгийг бид нэр ярих хэрэгтэй гэж боддгийг. Мэдээж монголчууд бид нар юм олж авсан гэж бид нар зөндөө юм ярьж болно. Гэхдээ би асуултаа товчлсгээд одоо үзэгчтэй хүргэмээр байгаа миний санаа бол хүн төрлөختөн юу олж авсан. Би бол дэлхий дээр байгаа энэ 7 тэрбум орчим 8 тэрбум болчихоо ихэнх нь бидний өвдөөс талархах хэрэгтэй гэж боддог хүн. Би жаахан эсэргүү хүн байж магадгүй. Би бол та нар бидний өвдөөс баярлаа гэж хэлэх ёстой шүү гэж би бүр хэлмээр санагддаг. Хин баярлаа гэж хэлэхээ мэдэхгүй ингээл бидний өвдөөцийг нүүдэлчин зэрлэг болмод гэж байж байгаа байхгүй. Би ганцхан юм хэлье. 11 12 дугаар зуун 13 дугаар зуун лөө ингээд төхөөд дэлхий дээр Crusades буюу загалмаатны аян дан болсон. 200 орчим 180-аас 200 орчим жил үргэлжилсэн. Евразийн нэг тэр хэсэг рүү орж ирсэн. Загалмаатны аян дан 200 орчим жил үргэлжилэхэд сүүлдээ 12-оос 14 настай хүүхдүүдийг хүртэл зэрэг татсан. 200 жил байлтна гэж боддоо. 200 жил байлтсан. 200 жил байлтахад хүмүүс сүлдээ зөхөрсөн.
Цүнхрэн шүү дээ. Чи тэр өнөөдөр ингээ гоё ярьцлагыг сугахгүй шүү дээ. Нэг гоё ном бичээд тэр шинэ тухайн бүтээгээд юу гэдгийг ямар ч тийм байхгүй. Нэг гоё уран барилга ямар ч нэмэргүй өрөөж авчаад ингээд ийм юм болно. Нөгөө орондон орох завгүй олзролтон бол алдаж байлаа. Хүн төрлөختөн цөхрөнгөө бардсан байх үед маш олон үлгэр домог юмнууд гарсан. Энэ дорн зүгээс ийм улсууд ирээд энэ дайн тулааныг зогсоогоод биднийг аврахын гинлээ. Тэднийг тартаар гэж нэрлэдгийн гинлээ гэж Библиэд хүртэл байгаа. За ингээд баахан үлгэр домог шиг юм болж исэн. Гэтэл дорн зүгээс баахан нөхдүүд ирээд байлж исэн нөхдүүдийг бүгдийг яг уу нам дараад нам дараад дайн зогссон. Дайн зогссныг бол дэлхийн түүхэнд Pax гэж хэлдэг. Их амар амгалан, их энх тайван. The Great Peace. Pax. Дэлхийн түүхэнд анхны Pax-ыг ромчууд хийсэн. Pax Romana гэж нэрлэдэг. Хоёр дахьыг монголчууд хийсэн Pax Mongolica гэж хэлдэг. Тэгэд баярлах хэрэгтэй байхгүй юу? 200 жилээр хүн төрлөختний хөгжил дэвшил гатсан. За ухарсан гэж хэлгээ болий. Зогсонгүй байдалд орсон. Яаж хөгжих юм? Юу хийж бүтээх юм? Унтаж хөвтүүлэхгүй алж хатчих гээд ингээд хөөж туугаад байхаар чинь боолчлоод ингээд ахаа маш хүнд штэ. Өдөө та нар өөрсдөө бодоод 200 жил байлдана. Хэдэн үеэр тэр хүүхэд дайны цаг үед төрөөд дайны цаг үед үхээд дараагийнх нь дайны цаг үед төрөөд дайны цаг үед. Тэр халуун ам бүл мүл ийм байхгүй болж штэ. Цөхрөнгөө барж гин. Газар тариалан эдийн засаг худалдаа юу ч хөгжиж чадахгүй. Гараал явна, нэг юм зарах гээд явна, олзорчин, булаачин, дээрэмтчин, алдчин. Тэгээд тэр Персийн түүхч Рашид Аддин чинь бичсэн байгаа шүү дээ. Монголын их эзэмт гүрний үед бий болсон, Монголын их амар амгалангийн үед энэ одоо Солонгосын хойгоос одоо Каспийн тэнгис хүртэл ч юм уу явхад бараг одоо бодоход Монголын эзэмт гүрэн зүүн Европын орнууд руу хүртэл явсан байгаа шүү дээ. Дун 8 өргөн хүртэл манай зэргүүч очсон. Одоо Австри, Словен тэр хэсэгт байгаа байхгүй Словен. Тэр хүртэл Польш, Унгар, Украин, Беларусь алт аваад явж байгаа залуу эмэгтэй хүн дээрэмдүүлэхгүй. Одоо зүгээр гар утсаа бариад гараа явахад хаан чинь мэдхгүй дээрэмдүүлнэ шүү дээ. Латин Америкийн орнууд, Бразил энэ YouTube дээр байж хүүхдүүд аваад зогтоо. Алтаа аваад явж байгаа 16 настай охиныг хинж дэрлэхгүй. Нөгөөтгөр хулгайлахгүй гэж зүүрлсэн. Мэдээж яхаа хэтрүүлсэн байж бол. Энэ бол амар амгалан. Одоо нөгөө дэлхийн одоо зогсцсон байгаа хөгжил дэвшилчин нэг юм хөдлөн. За чи тэнд суугаад бүтээл төрүүлэх юм. Юу бүтээдэг ч юу? Шинэ тухайн байх уу, одон орон байх уу, ангаах байх уу, байшин барилга байх уу, хоол унд байх юм уу, нөхөн үржихүү байх юм уу? Хүн ам хүртэл өссөн шүү дээ. Тэгээд энэ Евразийн ийм өргөн нутаг дэвсгэрт амар амгалан тогтоогоод нөгөө баруун талдаа ч байлтахаа боллоо шүү дээ. Нөгөө нэг залмаатай аяндаа зогсоод хүн гэдэг амтан тайван амгалан амьдрах бол бүтээж төөрөх боломжтой болоод ингээд дэлхийн нийт хөгжих боломжтой болсон юм аа. Тэм учраас тухайн цагийн ард иргэд дайн тулаан зогссонд монголчуудад миний бодлоор талархаж исэн байх хэвээр. Би бол талархна. Хичнээн үеэрээ 200 жил дайны хөлд нэрвэгдсэн. Арай гэтэр Монгол нь байна уу, татар нь байна уу, Чингис нь байна уу, хэн байдгүй. Дайныг л зогсоогоод өг гэж би хүснэ. Зөвхөрсөндөө. Тэм учраас бидний өвгдөөс тухайн үед бол энэ Монголын эзэнт гүрний харьяанд байсан хүмүүс бол тодорхой хэмжээгээр талархаж ирсэн баг. За нэг 2-3 үе өнгөрөөд амар сайхандаа жаргаад нөгөө дайн тулааны хөллийг мартаад эхлэнгүүтээ энэ муу сайн монголчууд болсон баг. Тухайн үед зэрлэг балмад байсан гэдэг 13 дугаар зууны үед байлдаагүй хэн байгаа юм бэ? Дэлхийгээрээ байлдаж бие биений алж илаа шүү дээ. Одоо тэрэн дээр зөвхөн бидний өвгдөөцийг нэг онцлол чи зэрлэг балмад байж хүн алж иж яриад байх ямар хэрэгтэй. Эцсийн бүлэг дайны үр дүн юу байсан? Залмаатны дайны үр дүн юу байсан? Үр дүн гараагүй шүү дээ. 200 жил, 180 жил бие биений аллаа. Тэгвэл Монголын эзэнт гүрний байлдан дагуул гэж хэлэхээ бол чи нэрээрүүл бүр одоо зайн тулааныг зогсоож инх хамгалан тогтоож байгаа ийм үр дүнтэй шүү дээ. Тэгвэл үр дүн нь чухал юм бол бидний өвгдөөцийн хийсэн энэ аян дайны үр дүн чинь харин ч эерэг үр дүн төтлөө дэлхийн нийт одоо нэг юм 50 амгалан болоод их 50 цаг ирээд тэгээд нэг юм хөгжсөн байхгүй. Тийм учраас би бол энэ Монголын эзэнт гүрний одоо бидний өвгдөөцийн хүн төрлөختний хөгжилд оруулсан хамгийн чухал хувь нэмэр бол
хөгжүүлсэн. 200 жилээр зогссон байсан хөгжлийг хурцсагсан. Тэрний үр дүнд өнөөдөр хүн төрөлхтөн магадгүй энэ төвшөнд байгаа шүү дээ. Тэм учраас дэлхийд даяараа бидний үгнээс баярлах ёстой гэж би бол боддог. Маш сайхан хариултыг өглөө. Тэгээд ер нь бол өшөө асуугаад байвал асуултууд бас зөндөө байна. Тэгээд гэтээ яг хуу манай үзэгчид бас те манай өнөөдрийн зочны маш олон англи дээр, монгол дээр бас гоё олон сонирхолтой судалгаанууд байгаа. Илүү олж одоо дэлгэрүүлж бас авч уншаасай гэж бас хүсэж байна. Тэгээд өнөөдрийн зочноор бас цаг зав гаргаж ирсэн танд маш их баярлалаа. За урьж оролцуулсанд баярлалаа. Бас өрөөгөөчтэй сайхан ярилцлага болсон болов уу гэж найдаж байна. За баярлалаа. За баярлалаа.